2000 хэдэн оны үед гэлээ 9 оны үед гэлөө. Хэдэн мянгачлээ? 70,000 гаруй. 70,000. Арай их үү? Багсах гэж дуураарай. Уйсан мэдээлэлтэй зүгээр багсчихоо. Тийм дуураарай те. За болоо хэлэхэд. Биш. Сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд та бүхэнд Underdog-ийн Nano болон Bara энд цоо шинхэн дугаар хийгээд бэлэн болсон байна. We are in the house babies. За тэгээд бүлээр амлсан ёсороо ингээд яг 7 хоногийн дотор цоо шин дугаарыг дахин хийж одоо та бүхэн хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд таны одоо чихний сонсорт чихний сонорт бид хоёрын хүрч байна. Ялдамхан хоолой гэж заашлаа. 7 хоногийн дараа манай дугаарыг сонсно гэж бас их олон хүн бас бодоогүй байсан. Бүтээр surprise барьлаа. Surprise. Тэгээд юу яцхан сонсогчдоо тийм. Бүтээр бас нэг failдсан нэг асуудал байгаа. Өчтөр бүтээр уул нэг дугаар хийсэн байсан. Тэгээд уул нь бүтэн баг 1 жил хийчихэд нэг том алдаг хамгийн анх удаа гаргаж үзлээ тий. Тэгээ бүтээр бүтэн нэг дугаар буюу одоо цаг баг 10 минутын нэг дугаар яриагаа санамсаргүй байдлаар хадгалаагүйгээр одоо мемориг салгаад хөрөмжөөс салгаж авсан байдаг. Тэгээд устсан байгаа. Тэгээ бүтээр өнөөдөр гисэн хэдий боловч бүтээр өнөөдөр дахин уулзаж тийм бүр дахин өөр сэдвээр яг нэг ярьсан сэдвээ дахиж ярих айгүй төвхтэй байдаг тий. Тийм шүү дээ. Яг нэг тухайн үед гарсан эмоц гардаг тийм. Гарахгүй тий. Тэгээ ямар ч гэсэн шинээр нэг өдрийн дотор сэдвээ солиод тэгээ ямар ч гэсэн тэр сэдвийн талаар бас судлаад тэгээд ингээд шин дугаар хийхэд бэлэн болсон байна тий. Яг тэгээд уг нь бас өчтөр бас уг нь их сонирхолтой сэдвийн талаар уул нь ярьсан тий. За одоо энийг тэгээд simulation шигээ тэгээд одоо хавд дараад хараа хайрцагт орохоос хар нүхэнд ч юм уу хар нүхтээ сөрөгдөж сорогдлоо тий. За тэгээд энэ дугаарыг ивент тэтгэж байгаа манай ерөнхий ивент тэтгэгч Nara Construction Америкт барилгын дотоод засал чимэглэлийг хийж гүйцэтгэдэг ийм Underdog компани байгаа. Хэрвээ та бүхэн манай Underdogs podcast-ийг дэмжихийг хүсвэл та бидэнтэй холбогдож Nara Construction-аар үйлчлэг авах боломжтой байгаа шүү гэдгийг дурдмаар байна. Баярлалаа. Дотоод заслын шийдэлтэй. Интерьер. За тэгээд найзаа энэ хан яачих вэ найзаа? Nara Construction руу залгацгаая. Энэ нэг л миний контр топ нэг л таалагдахгүй байна. Энийг солихыг хүсэж байна найзаа. Тийм үү? Найзаа тэмдэглээ дав. 700 гаруй 705 81 24. Давтан хэлээ. Давтан хэлээ. Тэр нэг амар амархан дагаар байдаг те. 88 гэдэг чинь 90 series гингүүтэй хид гинэ гэж байгаа шиг нэг юм мангар амархан дагаар гарч ирсэн. Хид гинэ найз нь давтан хэлээ. 88 наач гэдэг бүр ямар амар дугаар. Unitel-ийн захирлж байгаа юм дугаар шүү. Найздаа юмыг яаж мэдгүй мессежээр явуулчаарай. Юмыг яаж хоёр хэлээд байгаа ч нэ. Тийм. Хитэн 8-тай байлаа миний найз. 88 та миний найз. 88 гэдэг чинь 88 гэсэн үг. Ядаргатай. За тэгээд одоо өчтөр ярьсан юмнуудаа харьцан давтаж ярихгүй тий. Тэр ч одоо бас наадам гэдэг уул нилээ их юм ярьсан. Нилээ их юм сайхан наадсан энэ төр гэдэг ихсэн байдгийн шүү дээ. Бүх Монгол бүхийн талаар яриад. Тий. Донд нь бүтээр бүр юм хооч яадаг шүү. Гэтэ явах гоё чөлөөтэй байх. Харин тий улам л манай подкаст улам л чөлөөтэй. Одоо бүр дараагийн дугаараа юм идэж ирсэн. Хэрэгж. Зэрэг. За тэгээд сонин сайхан юу байна? Тэ Underdog сонсогчд. Надаас асууж байгаа. Манай сонсогч нар чинь тэгээд дуурдгүй шүү.
дуурдаг л ахтай дотроо. Комментээр дуурдаг. Гэхдээ манай сонсогч нар ингээд 5-2-тай ингээд сонсож байхдаа ингээд баг зарим юмд чи ингээд хамт яриад инээлтэд явдсан ш нь болдсон ш гэж хүмүүс айгүйх коммент бичдэг. Яг би өөрөө бас сонсохдоо яг тэгд юм чи. Өөрөө ярьж минийгээд ингээд өөрөө ингээд юу ярьснаа би ингээд мартчихсан юм шиг байна. Ингэхдээ өөрийнхөө ярьсан юмд инээгээл чиний ярьсан юмыг анх удаа сонсож байгаа юм шиг сонсч моосоод. Тэр гэхдээ яг би ийм юм ярьсан юм уу гэдэг. Хүн яг нөгөө би яг өөрийнхөө ингээд ярих хэсгийг ярьчаад тэгээд за энэний араас юу ярих уу гэж тарих ингээд процесслаад тэнгууд зарим чиний ярьж байгаа юмыг ингээд сонсохгүй ингээд мисс хийчихдээ юм шүү. Тийм. Хүн яг тийм шүү. Хүн чи эрэгтэй хүн ч угаасаа нэг хоёр тархиа давхар ажиллуулж чадахгүй ингээд эмэгтэй хүн чи илүү малтитаск юм чи нэг юм хийж байхдаа давхар нэг юм өрөө. Эрэгтэй хүн болохоор ингээд нэг юм дээр анхаалаа хандуулж байгаа тэгээд нөгөө тархиныхаа юм гацчихдээ юм шүү. Харин тийм. Би бас яг тэгдэж яг сонсож байгаад бараа ийм ярьсан юм бах та. Яг шиний мэдэж би яг чиний ингээд түүх хүнхийн цаг маг тэгээд өөр ингээд дунд нь ингээд сонсоогүй яг тэгж алгацсан байсан хэсгээ сонсонгод ийм юм байсан юм уу? Өөрөө тэр сэдв уншиж ярьсан хэрнээ чаваас гэж сонсож мэдэж аваад байгаа байхгүй тий. Ааха. Өөрөө дахиж сонс. Тийчээсээ түүхийн цаг гэдэг ямар их тод хэлээ. Тэр хэсгийг л нэг өнгөрөөж байна. Тэр хэсгэн дээр найз ингээд за түүхийн араас яг юу ярих ямар холбоос орох уу гэдэг. Тэгээд бэлдчихийдэг байгаа. За чи ер нь подкастнууд ер нь сонсож байна эсвэл нэг амар сонсохгүй байх. Сонсохгүй. Би яс сүүлийн үед ерөөсө подкастнууд сонсож чадахгүй байгаа. Би дээр нэг ямар подкаст сонсож ийн гэвэл яг энэ подкастыг сонсож байгаа хүмүүсийг сонсоорой гэж хэлэндээ гээд нэг подкаст бодсон юм. Мартцсан уу гэсэн чинь мартчихлаа. Яг чамайг асуусан ч мартчихлаа. Тэр би асуух хэсгүй байсан уу? Тийм. Ямар подкаст юм болоо. Энэ дээр ерөөсөө алгаа. Би энэ подкастыг сонссон байдгийн. Аль энэ ахын. Энэ тэ нөгөө ганц зүрх гэдэг голомтын тэ. Тийм. Энэ мөх гэдэр яриад түүх аригтай түүх мөх гэж ярьдаг. Дээрээс нөгөө нэг өөрөө энэ хүн чинь нөгөө захирал хийж явах хугацаанд залуучуудын сэтгэл зүйн асуудал айгүй чухал юм байна гэд хуваараа ингээд онлайнаар сэтгэл зүйн хичээл аваад лайв хийдэг шүү дээ. Онлайн хичээл аваад тэгээ сэтгэл зүйн анхан шатны одоо ийм номнуудаа уншаад тэгээд тэрийг айгүй сайн ойлгосноо ингэж бас YouTube энтер дээр оруулж ирсэн аахгүй юу. Тэгээд наан дээр чинь бас подкаст байдаг. Тэр подкастууд нь бас нэлээд ингээд түүхийн одоо ингээд бидний ингээд 10 жилийн түүх одоо их сургуулийн ингээд түүх чинь нэг тэдэн он тийм байлдан дагуулт хийжээ гэд яг Монгол улсын газар нутгийн одоо хэмжээний дотор яг одоо байгаа тэр газар нутагт болсон үйл явдлыг яриад идэг штэ. Харин ганц зөрөг энэ хүний хувьд болохоор яг ингээд одоо ч гэсэн ингээд Монгол улсын түүх явж байгаа. Дээрээс нь бидний энэ түүхийн хичээлд ордгоо одоо энэ баатар те ямар учиртай баатар энэ яг тэр үед яг юу болсон гэдгийг амар сайн гоё тайлбарлаж ярьдаг. Яг энэ Хаммурапи хаан Бабуры баатар хаан гэдэргээд тэгээд яг нөгөө Чингис хааны яг нөгөө байлдын эзлэлтийн дараах ингээд их Монгол хаан Монгол улсын түүхч одоо ингээд 1200 оноос эхлээд ингээд манжилд эзлэгдэх хүртэл ингээд нэг Чингисийн одоо алтан урагч ингээд нэг 600 жил орчим ингээд явж байгаа шүү дээ. Тэр түүх ер нь айгүй юм орон гарan байдаг те. Гол нь ингээд бас амар сонирхолтой түүхтэй хаанууд ингээд алтан ургийн хаанууд амар их байгаа байхгүй юу? Одоо Хаммурапи гэдэг ч юм уу те алтан ургийн хаан те. Тэдний түүх ингэж зүгээр тэдээс тэдэн оны хооронд Монгол улсын одоо яг ийм тэддэг хаан болжээ баг хаадын үе гэдэг ч юм уу ингээд ингэчээл орхичод байгаа байхгүй яг түүх бол юу нь гэхдээ ер нь тэр яг факт нь л байгаа байхгүй факт нь байгаа л яг ингэсэн ийм юм болсон тийм засагласан ингэсэн гэж тэгж байгаа болохоос яг юу болсон те яг тэр яагаад тэр засаглал нь урсан ингээд тэрнийг ч бас ярих юм өөрийнхөө зүгээс тэгээ өөр гадаад дотоод нөгөө баримт дээрээс нь одоо үлдсэн байгаа тэр бичиг дурсгалтайгаа ингээ нийлүүлээд тэгээд дээрээс нэмж одоо өөрөө төсөөлөө те яг л ийм л юм болсон байж таараа тэр хүн тухайн үед тэр хаан ийм шийдвэр гаргасан байх гэж бүр яг боддоор тэгж ярьж байгаа нэг гой санагс нэрээ тийм бас энийг гэхдээ ер нь залуучууд их сонсдог баха тийм би бас наадах ч бас яг тэр түүхтэй гэхдээ нэг их янз бүрийн лайвд хийгээд тэрийг подкаст хэлбэрээр оруулсан багш би авчихсан тэр түүхтэй холбоотой хэдэн
эпизодуудыг нь бол уншижсэн сонссон байдгийн. За би нөгөө подкастын нэрийг санахгүй. Тэг ер нь подкаст их гоё сонсох хэрэгтэй манайхан те. Юм сонсож байгаа хүмүүс те. Тэгээ илүү нэг подкаст гэхгүй ингээд тал талын өөрөөснийхөө сонирхсан сэдв мэрэгчлэлтэй холбоотой гэдэг ч юм уу янз бүрийн гоё подкастууд бас их төрөлжсөөр л байна тий. Ер нь одоо тэгээ бас нэг ном ингэж хүмүүс одоо ингээл бага байхад л одоо ээж мэж ингээл ном л хийсэн унших хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Тэг би болохоор одоо болохоор хүн ингээд заавал нэг ном ингээд уншдаг байх тэр одоо нэг юм mandatory тэ заавал хийх хэрэгтэй хүн хөгжихийн тулд заавал ном яг гэхдээ ном яг суурь л та. Тэгвэл бас ингээд хүн ингээд өөрснөөхөө мэдээллийг ямар ч одоо source-ос бас авч одоо мэдлэг одоо болгож авч болж байгаа болно шүү дээ тий. Заавал ном гэлтгүүл. Хүн ном уншдаггүй хүн бол тэгэл өөр байдлаар л суралцсан шүү дээ тий. Тэг яг нэг өөрийнхөө яаж сурдаг гэдгийг арга барилыг эхлэе мэдчих авах хэрэгтэй юм шиг байна тий. Ер нь тэгээд ээж аав одоо тэдний өмнөх одоо ингээл 20 дугаар 100 19 дугаар 100 17 он сэргэн мандалтай үед чи ер нь ном л хүнийг үсэг гэгэрүүлсэн шүү дээ. Одоо Библийн буюу Христийн одоо энэ зарчим чинь яаж олон хүмүүс төгсөн бэ гэвэл тэр Библийг орчуулсан олон хэл дээр орчуулж олон хэл дээр олон орны хүмүүс тараасан Монголын нуус тавчаа өөр бусад тэр ID-га тэр санаагаар машин юм биш үү те би яг тийж л ойлгосон. Тухайн үед уус интернет байхгүй нэг юмар CD-гээр давтаж явж чадахгүй учраас ном гэдэг зүйл чи өөрөө мэдлэгийн сан байсан учраас ном маш хүчтэй байр суурь. Тэгээд дээрэс нь тэр байр суурийг эзэлж байгаа те. Гэтэ тэр байр суурь одоо алдахгүй байгаа нэг шалтгаан ном чи өөрөө хүний тархийг хөгжүүлнэ уншиж үйлдэл хийж явж байна. Хоёрдугаарт одоо хүртэл тэр номон дээр байгаа мэдлэгийн тэр сан ч өөрөө интернет болон тэр CD одоо юу гэдгийг те тэр оюун химэл оюун ухаанд бүрэн одоо шилжээгүй байгаа байхгүй. Тийм учраас ном одоо хүртэл хүчтэй байр суурь эзэлсээр хэвээр байгаа тийм. Төсөөллөг нөө imagination буюу imagination. Imagination гой дууд тийм. John Lennon imagination. Тэгээ тэрийг үүсгдэг учраас ном бас хүний бас тархийг тэгж хөгжүүлдэг байна. Оюуны хавхлахыг ингэ нээдэг те. Хавхлага яг ингэ сонсогддөг шүү дээ. Хавхлага нээгдээ цаанаас нь далай ундрна. Энэ юу дуурсан бэ? Хавхлага нээгдээд байна. Миний найзын хавхлага нээгдээ юу да. Найзаа. Миний найзаар чи бүр гацсан байж шүү дээ. Зэврээд. Зөвлөн шүү дээ. Зэврээд жоохон одоо сагаар оруулах хэрэгтэй. Энэ үс ургацсан ч урдуур орж байдаг. Амар төгтөө. Жоохон ахуулч дээрээсээ. Ахуулгаа би ургуулж. Албаар. Тэг яг миний нөгөө яг хүлээжсэн тэр үр дүнд хөрөхгүй л байгаа л да. Ургаад нэг тийм гоё болно гэсэн тийм. Одоо яг туйлын зорилго нь ямар байна? Туйлын зорилго нь бол нэлээд жоох урт ургуулад ингээ боогоод. Тий. Тэгээд жоохон хийм хийлгээд гэтээ баг хийлэхгүйхээр шийдсэн тий. Тэгээд хүсээ ингээд яг гоё өнгөөр будуул хийлгэсэн батал та. Тэгээд будуулаад тэгээд жоохон байж байгаа. Тэгэл хүсээ яг хэвийн хэмжээнд нь тайруулна да. Жоохон үсээрэл жоохон тоглолтой байдлаар л тоглох тий. Манай чи үс бүр амар унаадах ш сүүлийн үед. Уу харин Америкт ирснээс хойш миний үс ч гэсэн ер нь айгүйх унаад одоо ингээд юм шингэрж ийн би чи их өтгөн хар үстэй залуу одоо байсан гэж хэлэхээр бас байгаа да. Үсгүй болсон шиг байдаг хүн байгаа. Манай чи үсмэс одоо ингээд усанд орж байгаа л ингээд харангууд амар унж ийн харин. Харин тийм. Гэтэ тугаараа бол биш. Ер нь ингээд нэг ингэд бол нэг өмнө нь бол нэг 2 үс байдаг гэсэн бол өдөрт бол нэг 4 5 за 4 5 20 цаас тэр ч сайшаа байж та. Үс үлдэхгүй шүү дээ. Би чи орой болгон хурж иж усанд орж байгаа юм чинь. Шүршүрт орж байгаа юм чинь. Тэгээ нөгөө тэгтээ нөгөө үсээ бас байн угаахаа юм уу гэх юм. Тэгээ нөгөө үсний чинь нөгөө нэг юм scalp гэдэг шүү дээ. Одоо нөгөө юм нөгөө нэг ийм скопнаас ингээ 3 ширхэг ингээ ус ургадаг гинэ. Тэр чи өвдөг гинөө. Тэр ингээд байн угаагаад тахаар тэр нь ингээд нөгөө нэг чигээ алдчихдаг ингээ хуурайшаад. Тэгээ хуурайшингууд тэнчэнээс нь нөгөө бүр шимт хижээлээ алдаад. Тэгээд өснөд орхоолч. Америкийн ус ч бас аягүй хатуулагтай. Америкийн ус аягүй холортой тий. Тэгээд одоо энэ юу байдаг юм бэ? Энэ үсээ цэвэр усаар ухаах хэрэгтэй гинэ. Тэгэх юм бол
өс одоо ер нь нэг одоо 30 40 хүрээд ирэхээр өс уналт багасна. Тэгээд усанд орохдоо бол бие угаачаа толгоогоо бол аль болох гэж цэвэр усаар угаахан дээрэл ядаж ингээд яг хамгийн сүүл зүгээр усаар угааж байгаад ядаж ингээд зайлахта цэвэр усаар ингээд ядаж ч юм уу те ядаж нэг аяг усаар ч юм уу те за хоёулаа хоорондоо яаж гэж юм те за тэгээд сонсогч дандахгүй те хоёулаа яах вэ сэдврүүг орох уу за тэгээ өнөөдрийн сонгосон сэдв маань болохоор миний сонгосон сэдв байна. Тэгээд өнөөдөр бид бүхэн цагаан хоолтон буюу за vegan гэж аа тийм мөн дээрс нь vegetarian гэх үү vegetarian буюу цагаан хоолтон гэж монголчууд нэрлэж заншсан. За энэ цагаан хоолтон болон цагаан хоолтон хүмүүс мөн дээрс нь veganism гэж нэрлэж байгаа. За эдний ялгаа болон бидний бас сайн ойлгож мэдээгүй байсан энэ одоо хугтхан ойлголтын талаар энэ бас хүмүүсийн талаар энэ бас одоо ёс зүйн хүмүүс юм уу тэрийг ойлгоогүй тий хүмүүсийн талаар ярилцах нэ. Тэгээд энэ сэдв маань бас надад бас юм богинохон хугацаанд уншсан. Гэхдээ мэдээлэл бол нэлээд бас их байсан. Тэгээд тодорхой хэмжээний бас ойлголттой болсон байна. Энийг та бүхэндээ хүргэе те. За ер нь тэгээд vegetarian буюу vegan гэж байгаа тийм. За би уул нь хоёр өөр үг буюу хоёр өөр ойлголт. Би уул нь vegetarian-ийн одоо vegetarian-ийнх нь товчлон vegan юм болоо гэж ойлгож байсан. Уншихаасаа өмнө гэтээ үгүй юм байлээ. Тий, ер нь. Тий. Тэгээ яг алийн цагаан хоолтон гэж одоо vegan гэдэг хүнийг цагаан хоолтон гэж бас монголоор орчуулахгүй юм байлээ. Юу гэж орчуулж байна? Мэдгүй. Яг үнийг л vegan гэж хэлээ. Vegan гэж хэлээ. Яг vegan-ээр л явж илаа. Vegetarian-ыг болохоор vegetarian нэг болохоор цагаан хоолтон гэж орчуулж байгаа. Тийм. Би хоёул бас энийг ярьчихсан. Ягаад заавал цагаан хоолтон гэдэг. Ягаад цагаан өнгөөр яг хэлээд байгаа. Тийм чи ногоо одоо иддэг хүмүүсийг бол ногоон хоолтон гэвэл ургамлан хоолтон ч юм уу, дэжилтэн ч юм уу те. Гэтэ ягаад ч зөвхөн ургамал бас тэгтэй биш л те. Самар мамар. Янз бүрийн одоо махнаас бус те. Махнаас бусад амтны гаралтай. Амтны гаралтай, ургамлын гаралтай те. Тийм. За ингээд дуусгая. За баярлалаа. За тэгээд ямар ч байсан би бас энэ vegetarian vegan гэдгийг Америкт ирснээс хойш бас нэлээд ингэж сонирхож судалж байсан. Тэгээд миний эргэн тойрон ч гэсэндээ ингээд дан цагаан хоол иддэг хүн амтантай бас танилцаад ярилцаад тий. Тэгээ ер нь тэр хүмүүсийн ингээд нэг амьдралыг үзэх үзэл ингээд одоо перспектив гэдэг тий. Одоо нэг ерөнхий ингээд амьдралыг харах хандлага өнцг нь бас айгүй өөр юм болчдгийм байлээ ер нь. Итгэл үнэмшил гэдэг цагаан хоол идснээсээ болоод цагаан хоол идэж эхлээд тэгээ явандаа ер нь бол ингээд нөгөө орчлон одоо байгаль ертөнц хүн хоёрын хооронд одоо барилдлага гэдэг ч юм уу те. Тэгээ ер нь бол хүн чинь ингээд байгалийн амьтан тэгээд одоо байгаль дээр ингээд үүсэж бий болсон амьтан хүн чинь нэг төрлийн амьтан тэгээд одоо хамтран ингэж амьдарч байгаа энэ амьттайгаа ингэж идэх чинь тэр одоо чиний одоо галтгооны ширээн дээр байгаа тэр амьтан ч гэсэндээ яг чамтай адилхан одоо амьд явах хэрэгтэй одоо юу гэдэг чи үр төлөө гаргаад тэгээ одоо яг өөрийнхөө амьдрах энэ насыг ингэж наслж амьдрах хэрэгтэй гэсэн тийм одоо итгэлтэй хүмүүс бас байдгийн хараад бас гайхчихсан л та тийм яг бид гэхдээ урд нь бол яг цагаан хоолтон гэж сонсч л байснаас биш ингэж яг өөрөө тийм дан цагаан хоол иддэг үнтэй ингэж ярилцж үзсээд бас айгу сонин санагдчихсан. Тэгээд би бол яг нэг яг миний нэг амьдралын нэг 2 жил орчмын өмнө юм уу та. Яг нэг юм хэсэг хүн ийдیں۔ Нэг хагас жил ч юм уу би ер нь ингээд нэг баг яг одоо айгу нэг тийм амьдралын айгу зөв юмнэлээр нэг хэсэг амьдэрсэн. Санаандгүй. Тэр 2 жил үү? Тэр 2 жилийн өмнөх нэг хагас жилд тэгж амьдэрсэн гэж үү? Амьдэрсэн. За. Тий. Би бол одоо бол яг сүүлийн үед ингээд өөрийгөө амар ингээд амьдралын буруу хөвчлэр амьдраад байгаа гэж бодож байгаа юм. Би мэдээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл алкохолны хэрэглээ бол намтгаал бүр тэгэл одоо жишээлбэл юу гэдэг чинь ингээ ойр ойрхон ингээл нэг алкохол нэг пим
уучмаар санагддаг ч юм уу те. Бүрүү. Ядраад. Тэгэнгүүтлээ одоо юу гэдэг чинь ингээд хоол моол идэхтэй ч гэсэндээ ингээд нэг удаа идэхтэй айгүй их мэхээр нь идэж мэдчих ч юм уу те. Ер нь нэг ингээ газтай одоо чихэрлэг юмны хэрэглээ бол одоо ингээд ихсэн гэдэг ч юм уу те. Тэгээ яг тэр үед би яг ямар байсан гэхэлэр ингээд яг ойр ойрхон ингээд дасгал хийдэг болцсон. Тэгээд ер нь ингээд яг юу идчих хүн юу идэх юмдаа ингээд анхаарал хандуулвал ямар байд юм бол гэдгийг ингээд амар ингээд тэрэндээ амар ач холбогдол өгдөг болсон байсан байхгүй. Тэнгуутлаа одоо жишээлбэл идэх хоолндоо юу орсон байгаа гэдгийг харж мартдаг ч юм уу те. Тэгээ би 7 хоногт нэг удаа яг одоо яг ямар ч амьтны ингээд бүтээгдэхүүн ороогүй хоол идэж үзье гэж шийдээд тэгээ 7 хоногийн яг 2 дахь өдөр болгон ингээд цагаан хоол идэж ихсэн байхгүй. Тэгээд нэг би тэр үед нөгөө нэг сүшиний газар ажилладаг байсан байхгүй юм чи. Дисэд ажилладаг байсан. Тэгээд яг нөгөө далайн байцаанд яг будаагаа тавиал тэг ямар ч юм нөгөө амтны гаралтай загас магас өдрөөс орохгүй. Тэгэл тофу мофу те. Тэгээ дан угаасаа ногоонууд байгаа болохоор ногоонуудаа ингээл ороогоод тэгээд идэж мэдчихдэг те. Тэгээ интернетээс ингээд цагаан хоолмол яаж хийдэг мэдэг. Тэр мөрийн яаж агаад өөрөө ингэж хийх гэж оролдож нэг тийм үе байсан. Тэгээ бас тэр үед нөгөө бясалгал хийх гэж ингэж оролддог байсан байхгүй. Тэгээ одоо бол би бясалгал өдөр хийдүүлдэг. Яг нөгөө basic одоо амьсгалын дасгалаас эхлээл те. Тэгж хийж эхэлчихсэн. Тэгээ тэр үедээ бол яг энэ цагаан хоолны талаар ер нь бас нэлээд ингэж судалж сонирхож исэн л та. Тэгээд бас надад бас ингээд судлаад ингээд буцаад ингээд уншихад айгүй төхөм ойр байлаа. Тэр тухайн үеийг бас санав тий. Тийм тухайн үеийг бас ингээд санаа. Тэгээд яг өөрт гарч ирсэн ингээд биеинд гарч ирсэн өөрчлөлтүүд идэх ч юм уу тий. Сэтгэл санааны хувьд ч гэсэн айгүй. Сэтгэл санааны зөв амьдраад байгаа юм шиг санагдсан тий. Амьдраад байгаа юм шиг ч зөв амьдрсан л бахал та тий. Тий яг нөгөө тэр цагаан хоолны шууд үзүүлж байгаа нөлөө гэхээс илүү тэгээд би чи ингээд нэг амтны ингээд яахгүйгээр тий гэсэн тийм бодол ингээд хүнд ингээд айгүй нэг тийм pleasant тийм аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг юм байлээ ер нь. За би бас нэг амтан зоогоогүй шүү гэдэг тий. Амтны нэг бас нэг мах идээгүй шүү гэдэг нь. Тий. Бас тий. Тэгээ нөгөө тэр үед чинь нөгөө пета мета эдрэгэл тэр мэрийг амар сонирхож манархал. Пета гэдэг чинь нөгөө нэг амтны эрхийг хамгаалах газар. Тий. Тэгээд амтны эрхийг хамгаалах тэр чинь ямар үгний товчлол байдаг вүлээ? Ямар за би тэрийг харчаад хэлээ тий. Тэгээ пета гэдэг ямар ч амтны эрхийг хамгаалах газар гэдэг байхгүй. Тэгээ тэр болохоор ер нь ингээд тий ингээд одоо хувцсны үйлдвэрлэл гэдэг ч юм уу тий. Тэн дээр ингээд амтнуудын арсыг яаж яадаг маад ингээд бүх мэдээлэл нь гарч ирэл тий. Cruelty гэж яриад байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо ингээд тарчлаах тий. Тий. Одоо цагаан хоол идэх хүмүүс чинь гол шалтгаан тэр байгаа байхгүй. Амтныг ер нь ингээд тарчлааж ингээд одоо амийн болоогүй багт ингээд амийн тасалж ингээд яадаг гэдэг ч юм те. Сүүн дээр ч гэсэндээ ингээд одоо дөнгөж төрсөн одоо ингээд налах малыг ээжд нь одоо амлуулангуутлаад ингээд авч яваад авсан сүү гэдэг чи ер нь нэг юм хагцааж агаад нэг юм энерги шингэж одоо тийм амтныг зовоосон гэсэн нэг яг нэг тийм юм уур гэдэж өссөнтэй бол найзгаа юу гэж байгаа юм те. Тугалны уургийг ч нэрээ бас хагцааж агаад уусан да ууж л өссөнтэй бас олон тугалыг ойлуулж явлаа гэдэг шиг. Гэтэ бас тэгж уургийн тэгж авахгүй бол тэтэрч цацгаа алдаад тийм Би бас хөр саадаг штэ. Хүүхдээ байхдаа хөр саад эмээ өдөр өссөн. Хөр мөр саагаад уург мөрг саагаад манай нөгөө сүүний үйлдвэрийн өмнө чинь нэг сүү гаргахтаа бэлчээрээс эрэхтээ 4-5 литр сүү гаргана. Их сүү гаргаж байгаа штэ. Тэр чинь тугал нь уух юм бол шууд цэцгаалдана. Тэгж их хэмжээгээр уух ёсгүй. Тэр чинь нөгөө нэг одоо үйлдвэр гэдэг аргаар гаргаж авсан учраас сүүний чиглэлээ дэлнэ гэж шинрэл ирдэг баг. За яг тэр үднээсээ яг мэдээж нэг талаасаа бас ингээл бодоход тэр ёс зүйн хувьд ч гэсэн тэр амьтны яг ирэх гээл ярихад бол надад бол бас нэг тийм үгүй яг нэг амьтанд ч одоо бас ирэхсээд ах юу ахвд те гэж бодогддог л да надад бас яг гэхдээ тамлахыг бол дэмжиж байгаа гэсэн утгатай биш. Гэхдээ бид нар чинь бас ингээд тодорхой хэмжээнд тэр чинь өсгөж үржүүлж иддэг юм чинь одоо өөрийнхөө би одоо яг амтан л юм да тий хүн нэг ногоо хараад өрөвддөг үстэй тий яг сарнаа хараад тастаад ч юм уу за мэдгүй ямар нэгэн байдлаар нэг идж байгаа юм өрөвднө гэдэг нь амар тийм зовлонтой болох гээд байгаа байхгүй тий
бүр нэг тийм этикийн хувьд амар асуудалтай болох гэдэг байна. Гэхдээ мэдээж хүн өлсөж байгаа тохиолдолд бол нөгөө анхдагч хэрэгцээг шууд хангана те. Гэхдээ явандаа ингээд хүн нөгөө боловсроод хүн ингээ хөгжөөд ирэх тусам яг идж байгаа хоолндоо хүртэл анхаар ер нь би яг юу идээд байна гэдэг л үе дээрээ л яг хүн вег нь болт юм шиг байна. Тий, ер нь тийм. Тэгээ бас нэг ийм тренд байгаад тах шүү юм л та. Хүмүүс ингээд одоо ийм одоо миний хоолнд тийм орцсон ийм гэж нэг ийм хэлбэр техник хэсэг бас байгаа. Тийм. Яг тийм байж. Үнэхээр яг ийм агуулга талаас нь хараад ойлгоод тэрийг үнэхээр ингэж хэрэгжүүлэе гэж итгэж байгаа хүмүүс нэг хэсэг байгаа. Тэгмэд одоо би одоо Америкчууд тийм хүмүүс амар их байт юм аа, нөгөө глютен гэж юм гэлтэй лактоз уухгүй байхгүй. Тэгээд зарим хүмүүс надад жоохон удлаас надад. Тэгээд ер нь бол нэг амьдралын нэг хөвшил. Тэгээд надад нэг харагдсан юм болохоор гэхдээ манай энэ нүүдлийн мал аж ахуй бол ер нь маш одоо ийм sustainable тийм нөгөө тогтвортой хөгжил гэж яриад байгаа шүү дээ, тий. Байгальтай ээлтэй. Тэгээ ер нь одоо жишээлбэл ингээд vegetarian болж байгаа хүмүүс чинь ингээд этик талаасаа, тий. Нөгөө талаасаа одоо жишээлбэл ингээд байгаль орчинд үзүүлэх нөлөө гэл, тий. Одоо жишээлбэл нөгөө greenhouse gas гэл одоо нөгөө дэлхийн дулаар л нөлөөлж байгаа, тий. Хүлэмжийн ялгаруулдаг тэргээл одоо энэ ферм чинь яг тийм хүлэмжийн хийг бий болгоод байгаа байхгүй. Тэгээ одоо жишээлбэл зарцуулж байгаа ус гэдэг ч юм уу те. Тэгмэд манай Монголд болохоор мал болохоор энэ бэлчээрийн мал аж ахуйгаар ингэж өсөж байгаа малнууд ч юм болохоор хамаагүй ийм sustainable байглаасаа өөрснөө ингээд одоо ашиг шимтэй ногоогоо одоо ингээ олоод ичиж чинь те. Өөрснөө одоо байглаасаа гол уснасаа ингээ усаа олоод уучиж чинь гэдэг ч юм уу. Тэднэр болохоор одоо маш ийм яг sustainable бэлчээрийн нэг хэлбэр байгаад байгаа байхгүй. Технологийн тэнцвэрээ алдахгүй болж чадхаар байгаад байгаа. Тэгээ нөгөө миний яг тэр нөгөө нэг сушины газар ажиллажсэн гэдгсэн тэрний байгуулсан нэг Америк залуу байдаг гэсэн. Тэнтээр ядэжсэн чинь мань хүн бас нэг цагаан хоол иддэг. Гэхдээ өөрөө загас иддэг. Нөгөө одоо нөгөө төрлүүд нь ярихт нь би бас тэрийн ялгааг нь тайлбарлаж өгье. Тэгээд тэр залуу болохоор тэгж ярьж байгаа байхгүй. Би бол яг нөгөө Америкт ингээд яг нөгөө одоо жишээлбэл Коби одоо Вагю гэдэг ч юм уу те. Тийм одоо яг сайн үхрийн махрал гэхээс биш би бол одоо зүгээр жирийн супермаркет байдаг үхрийн мах дахианы мах бол хизэж иддэггүй гэж аахгүй. Гэхдээ би одоо юу гэдэг чинь Монголд очих юм бол те. Эсвэл бол одоо Перуд очих юм бол би бол үхрийн махыг бол ямар ч асуудалгүй иднэ гэж аахгүй. Тэгэхээр Перу бол бас яг ингээд нөгөө Монголтай адилхан ийм одоо бэлчээрийн мал аж ахуй ингэж практис хийд юм ба штэ. Цэвэр байглаасаа өв сургамдлаа тийм. Бас бэлчиж штэ тийм. Бас дураараа тийм. Бас ингээд nomadic маягийн одоо амьдралтай гэж штэ. Ер нь хотоос гадуур байдаг хүмүүс. Тэгээд Монголд ч гэсэндээ ингээд очих юм бол би бол үхрийн махыг бол бодохгүй ирдэнэ гэдэг ч аахгүй. Тэгэхээр тэр бас нөгөө хүний яг итгэл үнэмшил цагаан хоолн дээр одоо жишээлүүд чинь зөвхөн амьтны эрх тэгш одоо хүнийхтэй эрх тэгш байх хэрэгтэй биш байгаль экологид үзүүлж байгаа нөлөөг нь бодоод цагаан хоол идэж болж байна те. Эрүүл мэндийн одоо ашиг тусыг хараад цагаан хоол идэж ингээд янз янзын бас очир шалтгаантайгаар хүмүүс идэж байгаа байхгүй те. Тийм. Тэгээ энийг ярихаар бас нэлээд бас сонирхолтой сэдв байгаа байхгүй те. Нэлээд өргөн хүрээнд бас тэр хүмүүсийн талаар дээрэс нь энэ төрлүүдийн талаар ингээд ярьчихулж те. Ер нь гэхдээ анх яг хизээ бас веганчуд үүссэн тийм яг ийм одоо зөвхөн цагаан хоол иддэг хүмүүс гэсэн үг утгатай биш тийм яг одоо энэ веган гэдэг ийм одоо амьдралын ийм хэм маяг болж байгаа хөөе тийм тэр веган гэдэг амьдралын хэм маяг нь өөрөө юу вэ гэхээр сая бүтээрийн ярьсан тийм одоо энэ байгаль орчиндөө ээлтэй одоо ёс зүйн хувьд ямар нэгэн байдлаар этикийн хувьд ямар нэгэн алдаа одоо тийм алдаагүй гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр одоо ямар нэгэн байдлаар сүм бүтээгдэхүүн махан тэр одоо тэр амьтад өөрсдийнхөө одоо эрх дураараа байх байдалд нь одоо ямар нэгэн байдлаар хүний нөлөө орохооргүй дээрэс нь экологийн тэр тэнцвэрт байлтыг алдагдуулахгүй цааш нь ингээд зөв авч явах тэрийг дэмжсэн одоо тэр амьдралын хэм маяг байгаа тоххой тийм хувцалтны хувьд ч гэсэн одоо ямар нэгэн байдлаар ямааны ноолураар хийсэн хувцас биш гэдэг ч юм эсвэл нөгөө булган амьтны арсыг амьдаар нь хуулж хийсэн хувцас биш гэдэг ч юм уу тийм тэгээ ингээ байгаль орчин буюу энэ амьдарж байгаа яг тэр амьдралтайгаа яг зохицож амьдрах
тэр одоо хэв маягийн хүмүүсийг веган гэж нэрлэж ийн гэж би ойлгосон. Зүг үү те? Зөв. Яг нэг амьдралын хөвшил байгаа байхгүй те. Зөвхөн хоол биш өмсөж зөвхөн би энэ дэлхийг одоо ганцаараа амьдрдаг биш шүү гэж байгаа байхгүй те. Эргэн тойрноо ч гэсэн хүндэлж те. Ганцхан хүн гэлтгүй те. Өөр бас амтны бас тэгтээч бас сүүл рүү шавжаа хөндлөө явчих юм байна. Шавжаа ч гэсэн хөндлээд байгаа. Тийм үү. Одоо жишээлбэл тэр косметикэнд ордог коллаген нэтер гэдэг дээ шүү дээ те. Коллаген гэхдээ малаас гаргаж авдаг л да. Тэр нөгөө косметикийн уруулны будаг модагнд уруулны будаг модаг. Уруулын будаг энтерт ордог юм кармен гэдэг юм юу гэдэм бэ л да. Бодис. Тэгээ тэр нь болохоор ийм бодогч ийм шавжнаас гаргаж авдаг. Тэгээ тэдрэг болохоор ингээд шууд ингээд бөөнөр нь ингээд буцалгаад тэгээд тэр амтан болохоор ингээд айхаараа юм уу да ийм өөрөөсөө юм улаан ийм пигмент гаргад юм байна. Тэгээд тэрийг ингээд юу яадаг гэдэг байгаа байхгүй одоо косметик компаниуд тэр шавжийг одоо ингэж чанжаагаад амдаар нь чанжаагаад тэгж байгаа тэр улаан бодгийг гаргаж авдаг гэдэг байгаа байхгүй. Тэгээд уруулын бодог модог тэгээ одоо янз бүрийн одоо нүүр амны косметик юмд шилдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр шавж гэж болохоор бас арай гайгүй байна ч гэдэг. Амтэн тэгж амдаар нь бас тэгвэл бас тэгэхээр амтэн ч гэсэн амдаар нь тэгдэг л дээ. Тийм одоо жишээлбэл булган чинь ч гэсэндээ нөгөө алцгаарлах сайхан байлгахын тулд тий шууд амдаар нь өвчдөг гэдэг байна шүү дээ. Тийм за тэгээд үнэг итрэх ч гэсэн тий би бас тийм бичлэг аяг үзчихсэн. Тийм тэгээд түүхтэй холбоотой гэд би бас ингээ харсан чинь бид нөгөө Пифагор гэж мэддэн шүү дээ. Пифагорын теорем гэл тий. Тийм гинэ. Пифагор гэж сонсноо. Тийм. Тийм. Нөгөө тэгшүнцэгт гурвалжингийн гурван талын одоо гурван талынх нь уртынх нь квадратууд нь тэнцдэг. Тэнцүү байдаг шүү дээ тий. Хоёр жижиг талын нийлбэр нь урт талынх нь квадраттай тэнцүү. Тэгээд Пифагор ч бас юу яг эртний одоо тухайн үеийн одоо яг одоо махгүй тийм хоолны хэлбэрийн одоо тэр амьдралын хөвшлийн одоо загалмайлсан эцэг гэдэг юм уу те им vegetarian movement-ийг одоо хамгийн анх ингэж хийж исэн Пифагор тийм тэгэж мэддэг гинэ father of vegetarianism бүрүү гэж нэрлэдэг гэж бүр те сонирхолтой баз. Тэгээд тэр нь бас яг сонирхолтой. Тэгээд ер нь бол яг орчин үед ингээд мэдэгдэж байгаагаар бол 1800 оны дунд үед ийм одоо vegetarian movement ингэж ирчээ аваад тэгээ хамгийн анхны ийм vegetarians movement юу гэдэг ийм байгуулагдсан байна. Тэр нь хаана вэ? Яасан тийм vegetarian society гэдэг нэртэй. Society. Тэгээ нийгэм одоо цагаан хоолтонгуудын нийгэм гэдэг юм уу те. Тийм нэртэй ийм Англид ийм байгууллага анх байгуулагдчихсэн юм байна. Тэгээ одоо цагаан хоолтон хүмүүсийг одоо мэдэгжүүлэх гэдэг ч юм уу те. Тийм зорилготой. Тийм хүмүүс бол ингэж ажилласан юм байна. Тэгээ ер нь бол нөгөө нэг хүн төрлөختөн одоо одоогийн орчин үеийн антропологчид те геологчд эдгээр ямар зөвлөлтөнд хүрдэг вэ гэхээр одоо хүн төрлөختөн анх үүссэн цагаас эхлээд одоо яг өөрснөө зэвсэгтэй болж чулуун зэвсгийн үе хүртэл хүмүүс нөө ан хийхэд айгу хэцүү байсан. Тэгээд тэр хүртэл хүмүүс ер нь маш бага мах иддэг байсан гинэ. Энэ хөвчлэн ингэж ногоо ургамлаар ингэж хооллдог байсан гэсэн тийм юмэг бол баталж хэлдэг юм байна л та. Тэгээд тухайн үед биш үү те Пифагорын үед ч гэсэндээ ерөөсөө нөгөө биен биш үү те одоо шош гэдэг шүү те. Биенийг ерөөсөө идэхийг бас хоригддаг байсан юм. Мах идэж болохгүй. Юу лээ? Биенийг бас идэж болдог. Шош гэдэг шүү те. Шош гэж орчуулдаг лөө би шош гэж орчуулдаг юм бэл. Тэгээд шошиг бас идэхийг хоригддаг байсан. Яагаад гэх юм бол тухайн үед хүн төрлөختөн шош хоёр ингээд ижилхэн одоо материалаас бий болсон гэсэн тийм итгэл бас байдаг байжээ. За тэгээд яг та нөгөө тухайн үед тэгээ Англи тийм vegetarian society гэдэг юм байгуулагдчихсэн. Тэгээд ер нь л яг гол ингээд итгэл нь болохоор хүн болвол
vegetarian одоо амьдралын хэв одоо маягийг яснаар хүн амьдралтаа одоо илүү одоо өөрийнхөө амьдралыг одоо контролдож чадах чадвар те мөн өөрийнхөө зан төлөвийг илүү удирдах боломжийг цагаан хоол өгдөгөө гэж итгэдэг байсан байна. Мах эдснээр харин эсрэгээрээ хүн илүү бүдүүлэг өөрийнхөө одоо оюун ухамсарыг одоо удирдахад илүү хэцүү болдог гэсэн тийм итгэл одоо зөнхөлдөг байсан байна. Тэгээ яг түүхэнд ингээд одоо цагаан хоолтой байсан хүмүүсийг дурдах юм бол одоо Лео Толстой гэдэг ч юм уу те Жорж Шо, Махатма Ганди, Бронсон Алкот гэсэн ийм хүмүүс бас цагаан хоолтой байсан юм уу? Цагаан хоолтой байсан юм. Ер нь яг нөгөө 1960 он 70-70 он хүртэл ер нь vegetarianism гэдэг юм бол ийм олон нийтэд тархаагүй мейнстрим одоо биш те. Тэгээд 70 оноос илүү юм мейнстрим болоод энэ хөдөлгөөнүүд одоо хүчээ аваад те. Тэгээд хамгийн анх нь Francis Moore Lap гэдэг ийм дөнгөж одоо шинээр одоо төгссөн ийм одоо хоол шинжээч одоо nutrition судлаач ийм хүн Diet for Small Planet гэдэг юм ном бичижсэн юм байна. Тэгээ ер нь энэ жижиг ийм одоо бидний байгаа энэ одоо орчлон ертөнц бол юм хязгаарлагдмалаа те. Бидний идж байгаа одоо энэ амтан мал ногоон ормол идэх юм бид нар одоо хамаагүй ингээ харсан болно идээд иж болохгүй энэ болгон ч экологийн юм одоо cycle байдаг юм аа гэдэг юм ойлгуулсан юм ном бичижсэн юм байна. Тэгээ ер нь бол яг тэрнээс хойш ингээд янз бүрийн этикийн асуудлууд те байгаль орчны ингээ шин судалгаанууд гэдэг ч юм уу гарч ирээд ингээд хүмүүс одоо суралцаад явж байгаа те. Одоо ялангуяа бол сүүлийн үед бол бүр асар ихээр нэмэгдэж байгаа гэж байгаа. Vegan vegetarian хүмүүс байгаагүй хэмжээгээр. Тийм Монголд ч гэсэн бас 2000 хэдэн оны үед гэлээ 9 оны үед гэлөө хэдэн мянгачлээ 70 мянга гаруй 70 мянга арай их нү багсах гэж дуураарай уйсан мэдээлэлтэй зүгээр багсгачихоо тийм дуураарай те за болоо ихэд биш дээр түрүү харсан юм аа тэгээд сая буцаж харахаас салхороо тэр нөгөө чинь чамайг гайхахаар нь буруу хэлээд байгаа болооч багсчихоо тэр нөгөө vegetarian vegan хоёрын ялгааг нь бас ингэ товчхон тайлбарлчих тий. Тэгээ vegetarian гэдэг нь болохоор ер нь бол цагаан хоолтон гэхдээ амтны гаралтай зарим нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаа байхгүй. Хэрэглэхийг зөвшөөрдөг. Тийм, хэрэглэхийг зөвшөөрдөг. Одоо жишээлбэл бяслаг гэдэг ч юм уу те. Одоо цагаан эдийг бол идэж болно гэсэн үг байхгүй. Веган хүн бол бүр амтны гаралтай ямар ч юм хэрэглэхгүй. Одоо цагаан эдээ ч хэрэглэхгүй, сүүж уухгүй, тарагч уухгүй, бяслагч хэрэглэхгүй гэсэн үг байхгүй. Тэгээ одоо өндөг орсон одоо бүр салаад ч идэхгүй гэсэн үг шүү дээ. Өндөг одоо бялууч идэхгүй гэсэн үг. Тийм, бялууч идэхгүй. Яг л бялуунд өндөг ордог. Өндөгөөр зурдаг. Тийм. За. Vegetarian болохоор цагаан эдээ бол идэн те. Vegetarian хүний яг гол итгэл нь болохоор ерөөсөө амтан ингэж тамалж, амтан ингэж зовоолсон ямиг би идэхгүй гэсэн санаал байгаа. Vegetarian бол тэгээд одоо жишээлбэл юу гэдэг чинь түрүүний миний нөгөө хэлсэн жишээн дээр те жишээлбэл Монголд бол одоо жишээл амтын ингээ яг амтны талаас нь ингээд багаас нь ингээд сүргээр нь ингээ хамт байлгадаг те одоо ингээд бас нэг жаргаагаад дээ шүү дээ те тийм шүү дээ жамынхан дагуу тэнгууд одоо жишээлбэл юу гэдэг чинь гадна мадна ингээд ферм мерметр дээр ингээд нэг таслахаанд хийчээд одоо антибиотикоор ингээд тариад борддог ч юм уу те эсвэл одоо нөгөө Японд чинь нөгөө Kobe mobi beef feeder чи ингээд агаар дээр ингээ явуулахгүй ингээ өлөвчтийн гэсэн шүү дээ тий. Тэгээ нөгөө тэгэхэр чи нөгөө нэг тий нөгөө малчин ингээд амар их ингээд бэлчээд яваад байх тусам ингээд махан чангараад болчин нөгөө булчин нь болоод тэгээ нөгөө мах өөх хоёр чи ингээд тустай болчихдээ шүү дээ тий. Тэгээ Kobe mobi нөгөө Wagyu beef feeder гэдэг байгаа ч юм болохоор ингээд өөх нь ингээд махан дундаа ингээд шингэжсэн шүү дээ тий. Тэгээ алагдсан ингээд байж дээ шүү дээ тий. Тийм тэгж байлгадаг тийм. Тэгэд яг vegetarian хүний яг итгэл нь болохоор тэр байхгүй. Амтан яг амтан гэсэн талаас нь одоо зовоохгүй яг жамынхан дагуу ингэж өсгөж байгаад тэгээ одоо гаргахтаа ч гэсэн одоо манай монголчин ч гэсэн ингэж гаргахтаа тэр маландаа айгу хүндэтгэлтэй харьцдаг шүү дээ ер нь тийм. Мал муулах гэдэг шүү дээ. Хамаагүй алан ч гэж ярьдгүй шүү дээ тийм. Тийм шүү дээ. Мал муулахыг ч гэсэн үр хүүхэд одоо тэр тухайн тэр байгаль бас аваач муулах газраа хүртэл сонгоод тэгээд муулсныхан дараа цус мусын бас ингэж үзүүлэхгүй байх талаас айгүй тийм цэвэрч нимба байдлаар те тэр мал сүргээж гэсэн хүндэлдэг шүү дээ.
Тийм. Өдөр хоногоош баг хардаг штэ. Мал муулахта. За аль өдөр гарах уу гэл. Манайх бол тэгдэл байсан. Нэг тийм онгоо гэдэгтэй нэг мал муулна гэдгсэн чинь тэнэг ямаа монгор муулна гэдэг. Малыг одоо муулах юм уу? Тэгээ муулна гэдгсэн чинь мангар ямаа. Тэгж ойлгож болно. Тэгээд яг гол vegetarian хүмүүсийн итгэл нь бол ерөөсөө тэр. Тэрнээс одоо тэгээд гол нөгөө нэг ялгаануудад тайлбарлая. Тэгээд одоо голд нь болохоор юм байхгүй. Ovo-lacto vegetarian гэж байгаа. Энэ болохоор нь шүү дээ тий. Ovo-lacto vegetarian болохоор өндөг сүү цагаан идэг аль алийг идэж болно. Vegetarian дотроо. Тэгэнгуутлаа ovo-lacto гэдэг болохоор өндөг сүү цагаан идэж байгаа. Тэгэнгуутлаа ovo vegetarian гэдэг нь болохоор өндөг идэнэ гэхдээ цагаан идэггүй гэж. Тэгэнгуутлаа lacto vegetarian гэдэг нь болохоор сүү цагаан идэнэ гэхдээ өндөг идэггүй. За тэгэнгуутлаа vegan нь болохоор мэдээж түрүү ярьсан тийм. Тэгэнгуутлаа semi одоо vegan хэлчих шүү юу лээ. Vegan ч юм болохоор одоо бүр ямар ч амтны гаралтай юу ч хэлэхгүй. Тийм. Тэгэнгуутлаа semi vegetarian буюу одоо хагас vegetarian гэж бас нэг хэсэг хүмүүс байгаа байхгүй. Тэд нар нь болохоор одоо зарим үед одоо загас хүнээсээ шалтгаалаад зарим нь загас иддэг, зарим нь одоо дахиа махиа шувууны мах иддэг. Тэгс мөртлөө үхрийн мах иддэг гэдэг ч юм уу тийм. Яг одоо загасыг бол хайрлахгүй, үхрийг бол хайрлаад байна гэсэн үг үгүй юу? Би буруу ойлгоч юу? Тийм, ер нь бол тийм. Загас нь жоохон дургүй нүг үү? Загас яг яагаад аа? Загас нүдээ эндэг болохоор тэгээд мэдхгүй. Загас үхрээс яг юугаараа тийм дутуу болчиход байгаа. Загас тийм үхөрдөм юм уу загаснаас? Загас чинь ингээ нэг усан дотор ингээ нэг зовлон харагдахгүй байна. Тэр хайрлал бүгдийг л хайр л та. Ягаад заавал дахиад загас магасыг идээд бусдыг нийтгүй. Одоо дуус шүү. Тийм тэгээд яг нөгөө за мэдгүй. Яг тайлбарлажсэн чинь за мэдгүй. Нэрээ дуустай юм тий. Тэгээ нөгөө pescatarian гэж хэлээд байгаа тий. Pescatarian гэдэг чинь болохоор яг нөгөө зөвхөн загас идэнэ. Гэтэ өөр ямар ч мах идэггүй. Одоо ийм болох хэцүү тий. Загаснаар за болоо гэж одоо зүгээр vegan боллоо. Яагаад заавал манайсаа идэх манай төрөлтний идэх гээд байгаа. Яасан бэ гэдэг. Тий. Зүгээр өөр нэг амтын идэж болдгоо. Заавал яг загасыг идээгээд. Тэгээд бас бидний ингээд нөгөө дотор нь амтны гаралтай юм агуулгадаггүй байхдаа гэсэн ч гэсэн амтны ямар нэгэн бүтээгдэхүүн агуулгадчихэдэг юмнууд бас байна л да. Нууцлагдсан хэлбэрээр байж байдаг. Одоо жишээл гахааны өөх биш үү те. Ингээд нөгөө зарим нэгэн одоо жигнэмгэн дотор агуулгаддаг гин. Ямар амар юм бэ. Тэгээ нөгөө гахааны өөх гэсэн үү? Гахааны өөх. Оо за. Тос болгоод тэгээд одоо нөгөө супермаркет эдэртээ нөгөө ийм тортны pie crust гэх нэг гадна талынхаа юм ингээ бэлнэр зарж идэв шүү дээ тий. Тэрэн дотроос гахааны өөх агуулгадаг гэж юм. Угаас сони тий. Тэгээ ийм anchovies гэдэг ийм загас ийм Caesar салаадны ийм dressing дотор бас агуулгадаг гинэ. Тэгээ нөгөө түрүүний кармин гэдэг нөгөө амтныг нөгөө чанж гаргадаг улаан пигмент гэсэн шүү дээ тий. Тэрийг нөгөө жуус өнгөтэй юм будагтай жуус эдэр тэгээ нөгөө өнгийн паста маста гэдэг шүү дээ тий. Тэрэн дотор хийдэг гин. Бас чихрэн дотор хийдэг гинэ. Попс гэж тий. Тийм биш тий. Тий. Тэгээ нөгөө желатин гээд нөгөө юу гэдэг шүү дээ нөгөө зарцаадаг юм бид. Зарцаадаг юм бидэн шүү дээ тий. Им гэл мэл эдэр хийдэг гэж аахгүй юу? Үсний гэл мэл хийдэг. Тэгээ бас маршмеллоу нөгөө им эрзэн чихэр йогурт ингээд им зарцаадаг юмд бодсон дотор хийдэг гэж аахгүй юу? Желатин гэдэг чинь яг юу лээ? Желатин гэдэг чинь нөгөө яс шүү дээ тий. Ясны завсраар байдаг ийм юунууд байхгүй юу? Чөмөг үү? Чөмөг. Үгүй ясаар хийд юм шүү. Желатины чинь. Чанаж. Тэнд ясыг чанаж гаргаж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд глюкоз гэдэг тий. Амтны одоо глюкоз гэж глюкоз тий. Тийм глюкозыг болохоор бас янз бүрийн одоо soft drink тий одоо янз бүрийн ундаа тэгээд лаа тэр глюкоз юунаас гарч ирдэг? Яснаас гардаг юм аа. Амтны одоо арьсан доторх нарийн эдээс. Нөгөө стүүжин шүү. Тийм. Тиймэрхүү.
Тийм. Тэгээ гих мэтчлэнгээр одоо бас юм сонин юмнуудыг амтнаас гаргаж авдаг байх юм аа. Ер нь тэгэл амтны гаралтай гингүүт бас энэ одоо би өөрийнхөө иддэг хоолоо бодвол ер нь ч бас хөргөчөөр өөр л юмар дүүрхэндээ нэлээд олон юм байхгүй болох нь. Тэгээ үнэртэй бас бүр дийлэх үнэртэй усанд ордог юм эстроген гэдэг юм байгаа байхгүй. Тэрийг ингээд жирэмсэн морины шээснээс гаргаж авдаг гинэ. За ямар сони юм бэ? Наад чинь итгэхгүй бол Google дээр үзээрэй. Эстроген гэдэг. Эстроген. Өөр юмнаас гаргаж авч болдгоо юм уу? Эстроген perfume гэдэг ингээд хаагаад үзээрэй. Тэгээд ямар ч хэсэн юм одоо аксидлэг тийм хүчлэлэг ийм бодисыг ингэж гаргаж авдаг. Юмс бэд юм байна. Жирэмсэн мөрөө хэлтэй. Sorry. Зүгээр гид бодсон ч нэ энэтэй сонс. Хэлтэй мөрөөс. За болоо гэж. Миний өгш байлтай жирэмсэн мөрөөсгээ юу яриад байгаа юм бэ? Амтны амигт наадах чи өөрөөр нэрлэдэг юм аа өгшөө. Байгаль орчны хажууд суудаг юм уу? За тэгээд өөр бас сонирхолтой юу мэдээлэл юу байна? Өөрөө энэ нөгөө хүмүүсийг бас нөгөө нэг vegetarian хүмүүсийг нөгөө янз бүрийн ингээд эрдэс шимийн одоо бодисын дутагдалд ордог гэж бас айгүй хүмүүс боддог. Тэр нь үнэн. Тэр нь ер нь бол зарим нэг талаар бас үнэн байдаг. Тэгээ нөгөө vegetarian гэхдээ vegan цагаан хоол иддэг хүмүүс гэхдээ өөрснөө хоолоо амар сайн судалдаг хүмүүс байдаг ер нь. Тэгээ өөрснөө амар сайн уншаад энэ дотор юу агуулгадаг, тэр нь тийм агуулгадаг, би яг тийм авах хэрэгтэй гэдгийг өөрснөө ингэж амар сайн трак хийдэг хүмүүс байдаг байхгүй юу? Цаанаасаа жоо өөрснөө ингэ судлаар байгаа тийм болчдөг. Тэгээд тийм юм дутах юм бол зүгээр ямар ч судалгаагүйгээр цагаан хоол идэж эхлэх юм бол яалтж байхгүй нөгөө хүн бодисын одоо шимт хижээлийн дутагдалд орох юм аюултай шүү те. Тэгэхээр энийг маш сайн одоо өөрснөө бас сайн судлаж мэдэж аваарай гэдгийг бас хүсэж байна. Хэрвээ цагаан хоолыг туршиж үзье гэж бодож байгаа юм бол те. Одоо жишээлбэл одоо бид нар хоолоос авдаг нэг үндсэн хідэн юмнууд байгаа шүү дээ те. Одоо уураг те. Одоо ашигтай тос гэдэг ч юм уу те. Нүүрс ус гэдэг ч юм уу те. Витамин, минерал гэсэн нэг ийм л хэдийн юмнууд байгаа шүү дээ те. Тэгэд хүн бол ерөнхийдөө цагаан хоолны яг одоо ногоо гэдэг ч юм уу те. Янз төрөл бүрийн ногоонууд, тэгээ янз бүрийн самарнууд, тэгээ юм шошнууд, тэгээ юм янз бүрийн сиднүүд те нөгөө үндэс юу гэлээ үрнүүд дээр идээд тэрнээс бол ер нь хөвчлэн ингээд шимт хижээлээ авдаг. Тэгээд жишээлбэл уургийнхаа хэмжээг хэрвээ цагаан хоол идэж байгаа бол махнаас авдаг уургийг юугаар орлуулвал зүгээр вэ гэх юм бол одоо oatmeal те. Oat гэдэг чи одоо тэр чи юу төлөө oatmeal чи? Монгол руу те. Cereal монголоор гэж хэлсэн. За oat гэдэг юм хүмүүс мэднэ. Oatmeal гэд мэднэ. Тийм. Oatmeal. Тийм. Сой буюу одоо сой сой ч одоо нөгөө тофу гэж нөгөө сой чи ингэж яаж агаад гаргаж авдаг шүү дээ. Тэгээ сой бин те. Тэгээ chia seed гэж хүмүүс мэднэ те. Chia seed гэдэг seed-нэд гэдэг. Яа орчуулж гэсэн чи монгол үгийг мэдэхгүй байна. Яг мэдээд яг би яг удахгүй та нарт яг толдож байгаа үзэлнэ. Тэгээд hemp гэдэг ургамал байдаг шүү дээ, тэ. Hempний нөгөө үрийг бас хүмүүс яа hemp гэдэг нөгөө hemp seed, марихуана нөгөө юу гэдэг бас cannabis гэдэг үс байгаа шүү дээ, тэ. Тэрний нэг төрөл шүү дээ, hemp. Одоо эдгээр тэгээ протеин байдаг гэсэн үг, тэ. Протеин байдаг гэсэн. Тэгээ одоо янз бүрийн төрлийн самарнууд байна. Мөн одоо зарим нэгэн ногоонуудад бас маш өндөр уурганы агуулмжтай. Жишээлбэл брокколи, спинач буюу буурцаг те, аспарагус, артишок, тэгээ бас төмс, чихэрлэг төмс гэдэргээд иймэрхүү ногоонууд бас их юу агуулгадаг. Тэгээд түрүүн хэлсэн янз бүрийн шошнууд, бинд те, тофу гэдэг ч юм уу ийм юмнууд ооныхаар одоо уурганыхаа хэрэгцээг нөхөж бас болох юм байна. Тэгээ нөгөө хүн чинь бас нөгөө махнаас зөвхөн витамин B12-ыг хүн чинь хөвчлэн махнаас авдаг гинэ.
Тэгээд B12-ыг нөгөө цагаан холтонгууд бас авахд айгүй хэцүү байдаг. Яг гэх юм бол мах идэж болохгүй те. Тэгээ хэрвээ vegetarian хүмүүс бол нөгөө цагаан сүү, цагаан идэ тэгээд өндөгнөөс бас B12-ыг авчдсан юм байна. Яг вигнүүд болохоор хэцүү байдаг. B12-ын яг юм нөгөө ургамлын гаралтай тийм одоо supplement юм нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг. Тэрнээс авч болно. Тэгээ нөгөө soy milk байдаг шүү дээ. Almond milk гэх нэг самарны юм сүүнүүд. Тэгээд брек одоо өглөөний цайны юм cereal байдаг шүү дээ. Тэр нь бас B12 агуулгаддаг юм. Тэрнээс бас авч болно гэсэн. Тэгэхээр B12 хэрвээ хүн дутагдах юм бол шүү дээ, хүн зүрх судасны өвчин, цус багдалт, тэгээд гэдэс ходоодны өвчин гэдэг гэсэн ийм өвчин бас тусах юм аюултай байд юм шүү. За. Бас. Тэгээ бас төмөр бас байгаа. Төмрийг бас хүн бас нөгөө төмөрчин юм байд юм шүү дээ. Ham and non-ham гэсэн юм хоёр төрлийн төмрийг хим ham and ham гэдэг HEM ham гэдэг. Тэгээд хүн ham and non-ham гэсэн хоёр төрлийн төмрийг одоо хоолноос авах хэрэгтэй байдаг. Авдаг. Ham гэдэг нь болохоор зөвхөн махнаас одоо олж авдаг. Non-ham гэдэг нь болохоор одоо түрүүн хэлсэн bean те шошонд байдаг. Cashew гэдэг самар байдаг. Тэрэнд бас байдаг. Hempний одоо үүрэнд бас байдаг. Тэгээ broccoli, oatmeal тэгээ үзэн байдаг шүү дээ, тэ. Хатаас үзэн. Тэр нь бас тэгээ cabbage байцаанд бас айгүй агуулгадаг. Тэгээ хүн нөгөө нэг тэр non ham гэд зөвхөн ургамлаас авдаг тэр төмрийнхаа төрөл нь хүний цуснд маш хурдан шимэгдчихдэг гинэ. Тэгэхээр хүн хэм гэд одоо малын махнаас авдаг тэр төмөр нь болохоор хүний биед удаан шимэгдэг болохоор одоо нэг их мах идэхгүй байсан ч гэсэн хүн хангалттай төмөр авчдаг гинэ. Жоох мах идэл. Тийм, веган хүмүүс болохоор яг нөгөө төмрөө нөхөхийн тулд одоо махнаас одоо хэд дахин илүү 1.7 дахин илүү идэх хэрэгтэй гэдэг нэ. Тийм, ер нь хамгийн их дутагддаг одоо веганчүүдэд хамгийн их дутагддаг юм iron болон төмөр болон B12 байгаа тийм. Яг энэ хоёр дээр дутагдсанаасаа болоод айгүй нөгөө хамгийн анх удаа одоо веган болох гэж байгаа ч юм уу тийм. Vegetarian байдлаар цагаан хоолтон болох гэж байгаа хүмүүс энийг нөгөө мэддгүйгээсээ болоод дутагдaltaй болоод одоо ямар нэгэн байдлаар амин дэмийн дороотолд ордог, үс нь ундаг, ядардаг, ууртай болдог гэдэг юм шинж тэмдгүүд илэрхээр бас энээс болж их цагаан хоолтон болох гэж оролцсон 70 оролцсон хүмүүсийн 70% нь болж чаддаггүй тэгж орхитын гинэ. Бас тийм судалгаа байсан. Ер нь одоо бас өөрөөхөө энийг зохицуулахын тулд насан туршдаа одоо хэрвээ веган болох гэж байгаа бол те насан туршдаа энийг зохицуулж амьдрах хэрэгтэй болох нь шүү дээ те. Тэг нөгөө цагаан хоол идэхэр тэгтээ одоо шууд ингээд 7 хоногт нэг өдөр идэж байхад шууд төмөр дутагж эхлэв тэгвэл ахaltaа гэхгүй. Бас ямар ч хийсэн тэгтээ ингээд миний санаж байхаар бол цагаан хоол ингээд дөнгөж идэж эхлэнгүүд яг нэг өдөр ингээд өдрийн бүтэн хагас ингээд мах идэхгүй болоод ирэнгүүт ер нь ингээд амар ингээд амархан ингээд толгоо иргээд тэгээд ингээд нэг бие султаад ирдгийн ер нь нэг тийм шинж одоо юм идээд байгаа ч гэсэндээ. Тэгэхээр бас ямар нэгэн байдлаар биеийн зохицуулагдаж байгаа. Одоо төмөрчин тэгээ нөгөө хүний цусны эргэлт одоо цус багталт идэр чинь төмөр дутагдсанаас болдоо шүү дээ, тэ. Тэгэхээр бас тийм юмтай холбоотой байдаг гэж магадгүй юм. Тэгээ мөн бас нөгөө хүн чинь хоолноос авах хэвээр амин одоо ашигтай өөх тос гэдэг байгаа шүү дээ, тэ. Одоо ногооноос авдаг одоо авокадо, салмон гэдэг ч юм уу, тэ. Ийм хоолноос авдаг омега 3 гэдэг ийм одоо ашигтай өөх тосыгоо одоо бас цагаан хоолтонгууд болохоор soy, walnut гэх самар байдаг те. Одоо pumpkin seed гэд бас байдаг шүү дээ те. Нөгөө хулууны одоо үр гэх юм а те. Тэгээ canola oil ийм тосоор одоо энийг нөхөж болно гэсэн үг байхгүй те. Canola oil, kiwi гэд жимс байдаг те. Түрүүний hempний үр гэдээсэн тэр чинь бас явж байгаа. Chia seed, flax seed гэдэг янз бүрийн юм үрнүүд бас байж байгаа. Тэгээ янз бүрийн юм нөгөө юм навчлаг юм ногоонууд бас ашигтай нөгөө өөх тосыг бас өгдөг гэж байгаа юм те. Авокадо ч гэсэндээ одоо маш яг ингээл байжсэн ч андаа ингээл өөр нэг юм одоо ийм хоолтой хүмүүс гараад ирэл яг хөө. Энэ ургамлны одоо эрхийг хамгаалъя.
энэ өрний одоо энэ ногоо эдгээр чинь ногоо идэт байгаа шүү дээ. Ногооны эрх ашгийг хамгаалъя гэх хүмүүс гараад ирлээ. Ногоо идэхэ болцгоо. Тэгэл юу идэх гэдгсэн. Махаас иж болохгүй. Тэгэл одоо яах юм бэ нэрээ те. Усны эрх ашгийг хамгаалъя гэх. Усыг хүмүүс идэрхий их ашиглаж байна. Тэр нь гэж ярьдаг л да бас. Тийх юм бол хүнд идэх юм баг олдох юм шиг тийм. Олдохгүй л та тий. Тэгээд ер нь энэ үхэрний одоо ферм чи ер нь усыг ер нь бүр асар их хэмжээгээр шоолоод байгаа байхгүй. Ингээд байгаа байхгүй. Би нэг тэр их сургуулиудад одоо энэ зууны одоо хамгийн алдартай ихтгэл гэдэг нэртэй байдаг да. Тэгээд нэг Америк нөхөр их сургуулийн оюутнуудад тэрний vegetarian талаар, vegan-ийн талаар буюу одоо энэ амьтны одоо эрхийг хамгаалж байгаа тийм. Амьтны энэ тийм Америкт махыг одоо яаж үйлдвэрлэж юм. Бид нар чинь энийг бас мэддгүй юм байна. Ялангуяа Монголд байгаа хүмүүс тийм шүү дээ. Бид нар чинь малын махаа ингээл сайхан бэлчээрд явж байгаа малаа муулаад тий. Тэгээд заншлихын дагуу зүгээр ингээ гаргаа идчихдэг бол Америкт тэрний эсрэг яваад байх бас шалтгаан бас байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь тэр илтгэлийг нь би бас 30 минут илтгэлэв. Тэгээ ингээ сонссон чинь нэрнгээсээ бас тэрний ингээ фактуудыг гаргасан чинь ингээ одоо хүр одоо үнэ одоо юу гэдэг ч юм ээ туглангууд ингээ туглыг хизээч одоо хооронд нь уулзуулахгүй шууд ингээ нэг тоорн насаар нь ингээ одоо тариагаар ч юм эсвэл ингээ бордоод тэгээд ингээ хоёроос огт гаргадаггүй тий. Тэгээ ингээд тэднийг ингээд зодод занчдаг тий. Маш ингээд зэрлэг бүдүүлэг ханддаг. Тийм байдлаар уус тэгж ханддаг юм байна угаасаа. Тэгээ тэр махны үйлдвэрүүд чинь ерөөсөө тэр чинь зүгээр нэг юм одоо амьгүй эд зүйлийг ингэж ачиж тээвэрлж байгаа юм шиг тэгж үржүүлж тий. Тэгж хадгалдаг. Тэр нь бол маш одоо ингээд хүний ингээд нүдээр харахад бол сэтгэл одоо юм сэвтэй байдлаар. Тэгээ энийг бид нэр зогсоохын тулд энийг хэрэгжилж байгаа хүмүүс нь Америкчууд одоо бид өөрсдөө тий гэж ярьж байгаа байхгүй. Ер нь одоо хүндрэлтөө өөрсдөө. Тэгээд энийг зогсоохын тулд бид нар өөрсдөө энэ махны хэрэглэгээ ингэж багасгах нэг бол одоо ингээд болох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ амьтны эрхийг бол хамгаална гэдэг би илтгэл сонсч байсан юм. Тэгээд би яг тэрийг унсныхаа одоо сонссныхаа дараа л бас нэг бас нэрээ тим юм да гэж ойлгочихсон байхгүй юу. Тэгэхээр бас бидний хувьд л одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бас нэрээ яагаад яг нэг амьтны эрхийг яг хамгаалах гэдэг гэж ойлгож байгаа бол үнэхээр л яг тэр нийтлэл ихтгэл одоо бичлэгийг үзэхээс нааш ч юм уу эсвэл одоо битэрийн ярьж байгаа яг тэр амьтны эрхийг хамгаалах одоо тэр бүр экологийн тэр байгаль дээр зүгээр яг ингээд энгийн өөрийнхөө амьдралаараа зам ёсоор амьдарж исэн амьтныг одоо ингээд үйлдвэрийн аргад одоо тийм тэг одоо өөрийн бүр амтан баг нүднээс нүлэмс гарч байгаа хөөхгүй тий. Тэгж зовлж тарчлааж баг хизээч дуусахгүй тийм насан туршдаа үр удмаараа тийм нэг юм циклд тий. Нэг юм зовлонгийн баг там дунцсан юм шиг тийм циклээр дамжиж байгаа тийм үйл явцыг хүн төрлөختөн бий болгоцсон байгаа хөөхгүй тий. Хүнийг тижээхийн тулд тий. Тэгээд тэр нь нэгдүгээрт тэр амтантай ч хохиролтой хоёрдугаарт нөгөө нэг тэрийг үйлдвэрийн аргаар байгалийн аргаар биш үйлдвэрийн аргаар гаргаснараа тэр тухайн идж байгаа хүнд ч гэсэн бас эрүүл мэндийн хувьд хохиролтой байгаа байхгүй тий. Эрүүл бус хүнс болчихж байгаа байхгүй. Нэг талаараа чанартай бус хүнс тий. Тэгээд энэ нэг хоёр байдлаараа харахад үгүй бас яг бид нар энэ дээр бас тий бүр нэг яг веган болчихгүй ч гэсэн энэ дээр бас үнэхээр бас анхаарлаа хандуулах хэрэгтэй байх шүү гэдэг байдлаар би бас тэгж ойлгосон. Ер нь нэг бит хоёр ч нэг бас подкастер ингээд нэг зарим нэгэн сэдвүүд чи ер нь ингээд нэг бид нэр environmentally хажууд бидний одоо нэг эргэн тойрон орчин одоо хог гэдэг ч юм уу те эсвэл одоо өмсөж байгаа зүүж байгаа идж байгаа ууж байгаа юмнуудаа бид нар бас нэг юм ханхуу бүдүүлэг байгаад таймааргүй байна те бид нар бас нэг эргэн тойрон ер нь юу болдог яаж юмс бий болдог яаж бидний одоо амьдарч байгаа энэ одоо бидний амьдралын хөвшил эргэн тойронд ямар нөлөө үзүүлж байна гэдэг ч юм уу те тэр талаараа бас нэг жоохон бодож үзээсэй гэж би бас бодоод хэлдэг байхгүй тийм тэр нөгөө хоёлаа нөгөө нэг fast fashion гэдэг нөгөө дугаар хийсэн шүү дээ тэр хувцас үйлдвэрлэлөөр яаж бас байгаль дэлхий болон хүний одоо тэр хөдөлмөрийг мүүлжиж чинь гэдэг ч юм уу те тэрнтэй адилхан яг энэ хоол хүнсний асуудал буюу одоо энэ махан бүтээгдэхүүн те энэ махан бүтээгдэхүүн амьтны гаралтай энэ бүтээгдэхүүнийг хичнээн одоо тэр далайн халим
халимны өөх ч юм уу те эсвэл одоо зааны соёо эсвэл зааны одоо өөр юу гэдгийг тэдрийг авахын тулд тэр амьтныг дэлхий дээр одоо баг сүүлийн амьтан болтол нөгөө нэг улаан ном бичигдэнэ гэдэг үг те. Тийм ховор төрлийн амьтанд ортол нь тэрийг ашигладаг те. Тэрийг эд зүйлс болон мах одоо өөр юу гэдгийг тэр гоо сайхны бүтээгдэхүүн тэрэлдэг. Гол нь тэрийг нөгөө нэг бид нар өөрсдөө мэдгүй байгаас болж одоо жишээл энэ гоо сайхны бүтээгдэхүүн энэ одоо оны хамгийн шилдэг бүтээгдэхүүн гэл те. Тэрнгээр тэрийг хідэн саяараа хүмүүс худалдаа авалт хийнгүүд нэг яг тэр худалдаа авалтын ард нэг одоо шавж ч юм уу эсвэл нэг амьтны аймаг ч юм уу эсвэл нэг тийм байгаль дэлхий эсвэл нэг нуур цөөрөм нэг одоо газар талбай ингээд дахин сэргээгдэхгүй болтлоо одоо ингэж үгүйрч байхгүй болдог ч юм уу те. Яг нэг тиймэрхүү зүйл болох гэдэг байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар бас сая нөгөө нэг яриад байгаачлан яг нэг аливаа нэг бүтээгдэхүүн аливаа нэг байгаль орчин энэ амьдралынхаа хэрэгжилж байгаа эдгээр хүнснүүдэд харахад те яг тэр нөгөө нэг үхрийг одоо малын тэр фермер үнэхээр их ус ашигладаг гэж шүү дээ. Бас хувцас чинь бас айгүй их ус ашигладаг юм биш үү? Гэтэл энэ усны хомсдол одоо бас ямар их үүсээд байгаа вэ те. Яг нүдэн дээр одоо яг миний хоолон дээр тулцсан асуудал биш гэсэн үнэхээр л одоо 2050 он хүртэл доктортой хөгжлийн бодлого яг 50 он болоход тэр одоо улс орнууд төр доктортой хөгжлөө хэрсэн авч явсан тэр хүн төрөлхтний даалгавар байгаа шүү дээ. Яг энэ улс орноо нэг аятайхан улс орн бишээ дэлхийгээ нэг аятайхан шиг л авч явахгүй бол улс орн тийм даалгавар өгсөн байгаа юм билээ ш доктортой хөгжлгээд тийм sustainable яваад байгаа тий. Энийг ингээ авч явж чадахгүй бол ер нь ингээд энэ дэлхий даацсан хэтэрлээл гэж яриад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгээд төрөний тэр ус гэд ярьжсэн. Тэгсэн чинь би яг ийм юу харсан чинь зөвхөн одоо Америк дахь статистик дээр нийт одоо Америк дахь одоо энэ ферм дээр байгаа малыг одоо хооллохын тулд Америкт нийт хэрэгжилж байгаа усны зөвхөн 56% нь одоо тэр мал хооллох ямыг ургуулахад одоо зарцуулдаг гинэ. Малыг нь хооллох ургамлыг одоо ургуулахад те бордоо гэдэг ч юм тэр чинь амар их ус зарцуулт юм байна шүү дээ. Тэгээд 1 паунд үхрийн мах гэхэр чи одоо 2.2 кг те паунд ч. Ер нь тийм ойролцоо. Тий. Тэгээд галлон ч нь юу лээ? Галлоныг мэдгүй. Галлон ч нь 1 литр 2.2 үхрийн махыг гаргаж авахын тулд 2500 галлон ус зарцуулдаг гинэ. 9500 литр ус гинэ. 9500. Юу ямар их юм бэ? Харин тийм. 9500 литр. Тийм. 1 литр 2.2 литр 1000 литр 9000 литр 9500 литр. За их юм биш үү? Тийм. 2.2 1 кг-ыг яхад одоо 4300 литр ус зарцуулдаг гэсэн үг. 1 кг махыг бий болгоход гэсэн үг шүү дээ. Тэр асар их юм ус. Нэр маш их ус зарцуулт юм байна. Тийм. Тэгээд бас нөгөө environment-д үзүүлж байгаа нөлөөгөөр ингээ харах юм болно шүү дээ. Яг энэ амтны энэ ферми одоо энэ салбар нийт одоо дэлхийн агаарын одоо нөгөө юу байгаа шүү дээ. Green house gas гэж ногоон хүлэмжийн хийгээд байгаа шүү дээ. Одоо нөгөө carbon dioxide тэгээд метан гэдэг хийнүүд байгаа шүү дээ. Одоо дэлхийн дулаараад байгаа шалтгаан ч одоо нарны одоо энэ цацраг энэ илч дэлхий дээр ирээд тэгээ ойгоод тодорхой хэмжээнд дээрх одоо дэлхийг халаагаад буцаагаад ингээд дэлхийн гадаргуур ингээд буцаагаад ойлгож байгаа шүү дээ тийм. Тэнгууд green house gas ч юм болохоор ер нь ингээд нөгөө гарах ёстой нарны элчин ингээд хязгаарлаад ингээд одоо хаачдаг. Тэгээд дэлхийн одоо буцааж агаар мандал руу одоо гарах ёстой тэр нарны одоо элчин дэлхий дээрээ буцаж үлдээд байгаа байхгүй юу? Тэрэн дээр одоо нөгөө тэр хийг яаж гаргаад ганаад тэр хийг болохоор одоо дэлхийн одоо үйлдвэржилт гэдэг ч юм уу те одоо машин унаа гэдэг ч юм уу те онгоц гэдэг ч юм уу тэр үйлдвэрээс гарч байгаа тэр хий байхгүй тэр карбон диоксид гэж хэлээд байгаа байхгүй одоо нүүрс хүчлийн хий гэж хэлээд те нүүрс хүчлийн тэгээ метан гэдэг одоо 3 4 төрлийн ийм одоо хүнд хийнүүд те тэгээд тэд нар болохоор агаар мандал дээр атмосфер дээр одоо ингэж гараад тэгээд одоо
тэрийг одоо greenhouse effect гэж хэлээд байгаа байхгүй тий. Сая энэ коронавирус гарснаас хойш бол дэлхий ч одоо байгаагүйгээр энэ азууны давхар нөхөгцсөн гэж хэлж тий баг хизэж 700 оноос хойш ирсэн нөхөгдөж байгаа юм байна шүү дээ. Гээгүйгээр гөхөгцсөн гэж байна. Гээгүйгээр гөхөгцсөн. Байгаагүйгээр нөхөгцсөн тийм ээ. Бас нэг сайн тал муу юмныг дагаад бас нэг сайн тал бас ялчгүй байх юм аа тий. Тэгээ усны одоо цэвэршилт тий. Далаа малаа цэвэршиж байгаа. Метаны хий тэр ингээд бас өхөр мөхөрч метаны хий чинь малын ингээд гидсэн дотор юм метаген гэдэг юм микроб байдсан байна шүү дээ. Өхөр хонь идэрнийг ингээд гидсэн дотор агуулгаж идэг микроб. Тэгээд хоол боловсруулах явцад ингээд малчаа ингээд хихэрдэг юм байна. Бас хихэрдэг юм байна. Онгох хихрэх идрэн ингээд хоол одоо digest хийх явцад метаны хий ялгардаг. Метаны хий болохоор бас яг нөгөө түрүүний ярьсан greenhouse gas нөлөөлдөг гэж байна. Тэгээд ер нь бол нарийн юм бас их байдаг юм биш үү? Газар мазар гэдэг ч юм уу те нэг өхөр өсөхөд одоо 2-3 акр газар гэдэг ч юм уу те бас ингээд хаягдл маягдл гэдэг. Ер нь бол ингээд муу тал сөрөг талын дуртай бол тэгээ би нэг хэдэн жил гармын өмнө л нэг та хэрвээ сонирхож байгаа бол манай сонсогч нараас сонирхоод үзээрэй. Netflix дээр байдаг санагдаад байна. Cowspiracy гэдэг conspiracy гэж үг гэдэг чинь хуйлдаан гэдэг тийм. Conspiracy шиг cowspiracy гэдэг өхөрний cowspiracy гэдэг юм. Тэгээ тэрэн дээр бол ер нь нөгөө Carol буюу одоо нөгөө яг юм махны одоо чиглэлийн энэ одоо industry яаж одоо бидний орчин одоо байгаль дэлхийд сөргөөр нөлөөлөд байна гэдгийг одоо өгүүлсэн тийм кино байхгүй. Яг арай илүү жоохон biased те нэг тал руугаа их яатсан. Гэхдээ яг тэнцэнээс хүн бас авахмаа авч бас болох үйц те тийм байдаг юм шиг надад бас тэрийг үзүүл бас сонирхолтой. Тэрийг үзүүл бас сонирхолтой. Тэгэд тэр Rotten гэдээ бас нэг Netflix дээр байгаа. Тэр үнэхээр сонирх юм бол үзээрэй. Тэрэн дээр бас нөгөө ингээд ер нь ингээд дахианы ингээд аж ахуй дээр гардаг байхгүй. Дахиа махаа идэр чинь ч гэсэндээ Америкт ингээд бүр асар олнороо ингээд хизээч нарны гэлд гардаг гэж байхгүй. Тэгээ ингээд амар том ийм нөгөө ийм агуулга дотор байдаг, warehouse дотор ингээд байдаг. Тэгэл услаад тэгээ нөгөө бас яг адилхан ингээд GM одоо тийм бордоогоор ингэж борддог. Тэгээ тэр бордоо нь болохоор тэр амтанг одоо аль болох их мах гаргах те. Тэгээ бүр ингэж явж чадахгүй матгүй амар том дахиа махаа ингэ байх юм чинь. Тэгээ тэр бол яаж ч утсан эрүүл биш байгаа зү те. Эрүүл биш. Тийм. Тий. Тэгээ тэр хөргөн дэгдэхээ мэгдэхэн дээр гიშгэж мишгэж яваал бяцлаал тэгэл явж идэгэл. Харагдсан шүү дээ. Тэгээ энэ одоо Монголд байдаг нөгөө дахиа үржүүлгийн нөгөө гоогоо дахиа ямар дахиа вэ? Тий. Тэр чинь л бас нэг Америкийн яг нэг тэр аргыг л одоо нэг ашигласан байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэрнээс чинь гарахгүй шүү дээ мэдээж. Одоо Монголд бол нөгөө дахианы фермтэй хүмүүс чинь сайхан бараг деважин шиг юм байлгаж өгчөөл тэгэл яагаал өндгийн бараг тоншуулан барин авч баалцах тааш хүүхд мөгд нь азарган дахиад хөөгдөж мөгдөж бид өөрсдөө бараг зовж аваад те бараг би эзэн юм уу чи эзэн юм уу гэмээр бас амьдрдаг шүү дээ. Хамтдаа бараг амьдраж байдаг шүү дээ. Яг нэг тийм хамтдаа нэг яг эрх тэгш амьдраад байгаа юм шиг те. Гэтэл тэгэл үйлдвэрлэлөө орохоор хэдэн 100 мянгараа тэгэл тэрний дунд яг ингээл шат амжилт. За энийг дэгдэхэнүүд байна. За эднэр бол 7 хоногийн дараа юм болно. 2 сарын дараа юм болно. 3 сарын дараа Chicken KFC гэдэг Rotten гэдэг тэр кинон дэр яг ингээд тэр агуулга дотор байдаг. Тэгээ яг илүү одоо юм нөгөө юм одоо жижиг аж ахуйнууд гэх юм одоо. Яг тэдрийг яг иймэрхүү байвал амтнд илүү ээлтэй амтан одоо ном журмынхын дагуу өсөж байгаа гэсэн тийм фермүүдийг харуулсан чи яг нэг Монгол аж ахуй юм шиг харагдчих. Орсын аж ахуй шиг. Тэг ер нь ингээд нөгөө бас яг ингээд талаар нэг тараацсан те. Тэгэл нөгөө хэдийг өндөг мөндгийн ингээд яаж магаад. Тэр болохоор авлаа шүү. Яг нэг өдөр нарны гэрэл мэрэлтэй гэтэл тэр чинь үйлдвэрт бол юу байдаг юм шүү. 2 удаа өндөглүүлэхийн тулд ингээд шүн гэрлийн унтрааж байгаа гин тасааж масаа тэнгүүд өглөө олчлаа гэж шууд өндөглж энэ хөөрхөн те. Хөөрхөн ч юм уу юу ч байдгаа гэдэг. Тэсэн те. Христийн шашинд ер нь амтны мал одоо малын махыг идэх энэ төр ер нь юу гэж
Христийн шинд нөгөө хуучин гэрэн дээр миний мэдж байгаагаар бол нөгөө хевлигээр явж амьдтын махыг идэх нь одоо бузар гим нүгэлд тооцдог байсан байхгүй юу? Хуучин гэрээнд. Тэгээ тэр нь бол мэдээж Израиль тухайн үеийн израилчуудад л одоо юутатай шашныхны хувьд итгэл үнэмшлэгэнд бол хориотой. Шинэ гэрээ буюу Христийг мэдснээс хойш бол ямар одоо шинэ дүрм гарсан бэ гэхээр хевлигээр явагч амьтан болон одоо энийг эдгээрийг бол идэж болно. Идэх нь бол одоо бузар зүйл биш юм аа гэд. Гэхдээ ер нь яг дийлэнх одоо яг Христ итгэлт хүмүүсийн анх хүн одоо биш бурхан одоо хүнийг ингээ бүтээхтэй хүнд зориулж эхлээд байгаль дэлхийг ингээ бүтээсэн яг өөрийнхөө одоо за ер нь гэрэл бий бол гэж гэрлийг бий болгоод одоо 7 өдрийн 6 өдрийн дотор одоо энэ ус мус агаар мандал энэ чинь ингээл амтны бүгдийг бүтээгээл те. Тэгснийхэн дараа хүн бүтээдэг хөхгүй юу? Тэгээд товчхон ярихаа те. Тэгээд хүн бүтээснийхэн дараа хүнд юу гэж хэлдэг вэ гэхээр хүнийг бүтээхдээ өөрийн дүрээр бүтээж байгаа хөхгүй бас бурхан чинь бусдын бол ингээд өөрийнхөө одоо хүслээр ингээд бүтээж байгаа юм урлагийн бүтээл бүтээж байгаа юм шиг та. Гэтэ нэг зүйл дутуу байсан нь юу гэхээр окей энд эзэн хэрэгтэй байна гэд тэгээд дэлхий дээр хүнийг бүтээж байгаа хөхгүй. Тэгээ өөрийнхөө дүрээр гэж байгаа. За тэгээд бүтээснийхэн дараа юу гэж гол нөгөө миний хэлж байгаа санаа нь юу вэ гэхээр энэ дэлхий дээр байгаа одоо эд зүйлс амтан те энэ бүх зүйлийг одоо захиран зарцуулах эрхийг өгдөг хөхгүй. Тэгээд өгснөөрөө юу гэж байгаа вэ гэхээр одоо энэ үзэл санаа нь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр захиран зарцуулна гэдэг нь тэдгээрийг одоо идэж болно, тижээж болно, алж болно. Тэгээд яг хөө тэр нэг хайр найргуу устгах нь ч бас аашаа. Гэхдээ одоо энэ бол яг миний машин бол би машинаа эрхийн үү, тэ шатаан уу, өөр өнгөөр буудна уу миний л асуудал шүү дээ, тэ миний эрхийн юм болчих юм чинь. Яг тийм байдлаар бол Библиэд бол тэгж тусгацсан байдаг. Тэгэхээр энэ дэлхийг бол захирах эрхтэй бид нэр тэгж төрсөн одоо тийм заяатай гэж бол үздэг. Би буруу тайлбарлаагүй бол яг би бол ингэж ойлгосон байгаа. Тийм. Тэгэхээр бол тэн дээр бол яг нөгөө би одоо мах идэхтэй ч юм уу те эсвэл сүү ухтаа ч юм уу ингээд энэ дээр бол санаа зовдөг. Гэхдээ санаа зовх асуудлыг бол би юу гэж харж байгаа вэ гэхээр үнэхээр л тэр малыг те эсвэл үнэхээр л тэр сүүг эсвэл тэр үнэхээр л одоо тэр амтны фермер нь үнэхээр тэр амтны одоо тэр байгалийн жамын осноос нь илүү хэтрүүлж одоо тэгж зовоож ингэж байгаа бол энэ дээр бол бас бид нар анхаарлаа хандуулах ёстой гэж би бол үзэж байна. Тийм ямар ч байсан хүний нэг тийм бас этик хүний бас нэг тийм өрөвч нинжин сэтгэл гэдэг зүйл бас байж таа байгалаа хамгаалах, амьтныг хамгаалах те тэрэнд бол би зоолцтой тийм дуурна те бас тэрийг хамгаалахын төлөө бас юм тийм. Зөв. Энтгчүүд ч бас үхрийн мах иддэг үү те? Тийш дээ. Ислам чинь бурхан юм чаа. Те? Тийм муслим шашинтай хүмүүс гахаа мах идэхгүй бас нөгөө нэг амтан тасалж байгаа. Оо тийм үү? Чи ямар шашинтай? Их байд. Ислам шүү. Амтны нөгөө махыг амтны амийг тасласнаар нь бас тэгж идэх идэхгүй гэж шийддэг юм билээ шүү. Тийм харин тийм. Энэ яаж хэрхэн одоо vegetarian хүмүүс чинь илүү тэр итгэл айгүй чухал байгаа байхгүй тий. Яг яаж цус гаргаж тасалсан юм уу эсвэл тэгээд шууд тасалсан юм уу гэх тэн дээр бас их исламчууд муслим шашинтай хүмүүс чинь тий нөгөө махаа бас ингэж нөгөө шившиж тий. Нөгөө юу мó өдр болгож тий залбирж тэгж ариусгаж иддэг шүү дээ тий. Кебаб За тэгээд зах гэтэл өнөөдрийн сэдв маань ер нь ойлголттой баг өгчих шиг боллоо тийм. Өгчих шиг боллоо. Тэгээ нөгөө би түрүү нөгөө гахааны мах иддгүү гэдээ ярьжсэн дэр зүгээр яг шашин машинтай ямар ч холбоотой юм бол байхгүй. Тэр яг нөгөө гахааны мах би ер нь бол нэг 2 жилийн өмнөөс эхлээд ер нь гахааны мах идгээ болсон. Тэгээд яг тэр үед нэг миний хажууд нэг гахааны мах яг иддгүү нэг хүн байсан байхгүй. Тэгээд би яагаад гахааны мах иддгүү юм болоо гэд гайхаад тэгээд яг тэрний дараа нэг баримтат кино үзсэн юм аа. Тэгээд бас нэлээд ингээд уншаад энэ гахааны мах цагтай холбоотой гэдсэн чинь яг нэг гахааны мах чинь хорыг айгүй хөөртө шингээдэг. Тэгээд нөгөө ер нь бүх амьтад ийм хөлсний сүвтэй гэдэг нэ. Гахаа байдаг хөстэй. Гахаан тийм хөлсний сүв гэж юусэн байдгүй. Тэгээ нөгөө бүх хорнууд нь тийм ингээд өөх рүүгээ шингээ орчдөг. Тэгээ нөгөө гахаа чинь бас нөгөө янз бүрийн одоо жишээлбэл хорн морнд гахаа чи ерөөсөө хэрэг барахтаа бол
хүч мөхтгүй гинэ. Тэгээд могоо зогоон татуулаад гайхах ч түүж байна. За. Тэгээд нөгөө махцахын яг нөгөө сайн ингэж болгож идэхгүй боллоо. Тэгээд бүр ингэж микроскоп бидрээр ингэ харж байгаа туршилтмарт бид нар харж ирсэг ингэж янз бүрийн микроб юм тууцсан орхон бүр ингэ явж идэм байлээ. Харин тийм гэсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол заван амтан гэдэг. Тийм, заван амтан. Тэгээ ер нь бол өөрийнхөө шээс басыг идэж уудаг тий. Гэхдээ яг нөгөө зориултын дагуу сайн болгох юм бол тэр нөгөө янз бүрийн микроб бидэр нь бол яасан сангилсаал хэлбэртэй байдаг юм аа. Ажиллаарай. Ажиллаа жоохон ажиллаа эндээс. Тэгээ би бас зүгээр дээр нэг сонирхолтой юм ярихад дээр нэг хүний нөгөө baby shower гэдээ болдоо штэ тий. Хүүхдийн одоо дайх үргэх юу гэдэг юм а тий. Тэгээд худлаач юу? Baby shower чинь нөгөө шинэ хүүхдийн төрхийн баяр гэх юм уу тий. Дайх үргэн. Би бас ам дагуул. Тэгсэн чинь тэнцээ нэг баяр дээр очиад би хаа мах идэхэ болцсон байсан байхгүй. Тэгээд хаа мах цах идсэнгөө. Тэгэд нөгөө бог шүү дээ маань найз. Бог би бас баахан хаа мах цах яриад гэсэн чинь цаач хөө за хоёлаас та хаа мэдгүй гэдэг. Тэгэл битээр очиад нөгөө бэлэг мэлгээ өгөөл баахан хүн амт юм ярьж байна. Тэгэл баахан хоол идэр хийсэн. Тэгэл нөгөө хоолд амар гой хоол идсэн. Хэлсэн хосч өгсөн байхгүй. Тэгэл амар идэлсэн чинь тэгэл нэг тэнцээ нэг юм стейк байсан байхгүй. Тэгэл стейк гэж ботсон. Олон стейк гэж бодсон гэж. Ямар яг л өхрөө мах юм шиг. Янз амттай амар гой амттай. Тэгэл нөгөөтэй чинь ингээд нэг 2-3 жилөө идэж мэтэл. Тэгэл ингээд яаж байгаа. Тэгэлсэн чинь яг нийс салаад ингээд идэх гээл ясан чи би нөгөө нийслэн салаадын доторх жижигхэн хямнууд ингээд ялгаж ирсэн байхгүй. Тэгсэн чинь чи яагаад хямын ялгаад байгаа юм гэсэн чи би гахаамах иддэг юм гэсэн. Юу та хоёр төрөөсөн шүү дээ. Шаарцаа өхрөө гахаамах 2-3-ыг идээлсэн. Тэгсэн чи өөр амар томоор нэгдэж идчихсэн зүгээр нэг жижиг хям ялгаа. Юу гайхсан. Ой тэрс нэг. Тэр гинтсэн шүү дээ. Тэг амар ад жаргалтай хийж байгаа. Тэг энэ ямар гоё стейк. Гэтэ яг хаяа зүгээр салаад малааданд орсон хям амыг идчихдэг л юм. Гэтэ яг юм дангаар нь гахаамахыг өөрсөө идэж чадах байлцсан мөлий. Бас тийм тий. Ер нь яг би бас нэг юм уншсан л да нөгөө нэг саний чи ямар юм уншдаг. Тэгэд монголчууд ер нь нөгөө дөрвөн улирлын юм хоол гэж ер нь нүүдэлчин ахуйд зогтсон. Тэгээд ер нь олон жил ингэж туршигдаж ирсэн. Тэгээд ер нь бол дөрвөн улирлын одоо энэ жилийн энэ үед нь иймэрхүү хоол идэх юм бол хүний одоо энерги гэдэг ч юм уу те эсвэл ерөнхий одоо эрүүл мэнд ингэнэ гэдэг ч юм уу тийм зохицуулалттай бас юм айгүй юм ньютришна зохицуулж ирсэн ард түмэн юм байна. Тийм тэгээд жишээлбэл намар юу иддэг байсан гэдэг гот те намар болохоор им цагаан идэ ногоон идэ цагаан тийш ногоон ингэж яан заяа намаршиж урт болон үндэс дургамал жигдрэн боловсрах цагт ногоон идэ болох жимснүүд тухайлбал гүзээлцгэн нэрс мойл хад үхрийн хад бөөрөлцгэн мөөг самар сонгон иддэг байсан гэж аахгүй. Тэр эдгээр цагаан идэтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэн эрүүл мэндэд ач тустай байсан. Намрын үед шүү дээ. Эднэр нь угаасаа тухайн үед урах байгаль дээр гардаг болохоор энийг хоолны хайжгаар эргэлж даршилж маршлал тэгэл янз бүрийн байдлаар л яг л миний л амьдрал байна. Намар ингээл иддэглээсэ. Тий. Тэгээ өвлийн хатуу хахир цагт болохоор тамир тэнхийг сэргэх дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг тижээл ихтэй өөх тос бүхий нөөшсөн махыг хөргөн хэрэглэнэ гэж аахгүй тий. Тэр өвлийн цагт махаа дийлэнх иддэг байсан байгаа байхгүй тий. Нэг бирууга ч юм уу нэг юугаа тэгэл гаргана. Тий. Өвлийн нэг ичээ бэлдээд гаргацдаг байсан. Тэгээд тэрийг сайхан хамгийн одоо шим тижээлтэй өвлөө гаргаж идэх шүү дээ. Яа. Та хаврын улиралд болохоор хүний бадган их аривддаг гинэ. Бадган их аривддаг гэнэ юу гэсэн үг юм бэ? Эдггүй. Юу юм бол доо жаас. Хүйтэн чанартай зүйл хөдөлдөг тул түүний эсрэг үйлчлэгээтэй шар идэ болох шар тос уураг будаатай цай мэтийн хоолундыг зэрэгцүүлэн хэрэглэж ялангуяа хаврын цагт мах өөх тослогийн зүйл өрөм ааруул зэргийг түлхүү хэрэглэн арцтай харшил
шар тосоор зурсан 13 гэх мэтчийн ийм хоолнууд хаврын цагт иддэг байсан гинэ. Миний эзэн багтаа юм мэддэг байсан уу? Би бол яг гэхдээ яг үндэ бол нэг ингэж иддэггүй л байсан л. Би бүр яг ингэж өссөн шүү бүр. Тий. Чи тэгвэл ер нь их зөв яг ингэж өссөн байж тээ ер нь. Би нөгөө яг зуны цаг эсвэл яг амралтынхаа хагасаа бүтсэн дээр яг манай өвөө эмээч нөгөө юм мал аж ахуйн фермертэй амьдэрдэг. Тэгээд тийм хотоос дархан хотоосоо жоох юм зайтай яг нэг тийм байгальд амьдэрдэг байсан аахгүй байшин машинтай тийм фермерийн юм аж ахуйтай. Яг тэнд нь яг нэг цаг явгаал очиж чинь тэгээд байнгын тэнд өссөн. Тэгэл ерөөсөө тэгэл саяны ярьж байгаа энэ бүтээгдэхүүн бүгдийг хийгээл яг энэ дээр ярьж байгаа тэр бүх юмыг яг тэр процессын дагуу 18 хүртэл ер нь бол би тэгж явсан. Тэгэхээр чиний яг хүүхэд насны яг энэ одоо энэ хоолоос авж байгаа nutrition одоо амин дэм те тэгэл яг энэ байгальд гараад малаа хариулаад явах яг биеийн хүчний ажил гэдэг талаас бүр яг ингэ зөв өссөн баг. Харин яг зөв л байсан юм байл. Би миний хамгийн жаргалтай ер нь цаг тэр байсан. Тэгэл орой өвхөр мөхрөө хотлуулаад мал залаа хотлуулаад тэгэл үнэ саачаал тугалмаа. Маа өхөр тугалнуу чинь ирэх гэж бүр найгу амар ирэх нэр мэртэй тэгэл хурж ирэл манай өхрүүд бол би яг үнийг хэлэхэд манай өхөр амар жаргалтай байдгүйс би бол манай өхөр баг худалч үнд инээдэг заяа баг нэрээ мэддэг тэгээд нэг юм өхөр нь юм ахлагчтай заяа тэр ахлагч нь бүх өхөр нь тэр өхөрнөөсөө айдаг заяа тэгээд тэр өхөр нь яг ингээ сүргээ ингээ толгоолж яваад яг авж яваад өөр өхөр сквер мохоо их бол альфа зөө мөргө зүргөө бүр тэгээд яг тэрийгэ буцаж ингээд төрүүлж ингэж ирээд тэгээд тэр үнэгээ сарт гэж нэрлэдэг болоо. Тэгээд чихэр мэхэр иддэг. Тэгээд хурж майжуулна. Чихэр иддэг харин бүр чихэр мэхэнд орцсон зөө. Тэгээд майжуулах амар дуртай ингээд майж заажаа тэгэл ингээд шумуул бид нар чи юм найзаа утаа мутаа тавиад тэгээд өөрийн гэсэн зогсоолтой тэгээд тэр нөгөө уюулдаг. Тэгээд тэр уяанаас айха болцсон яг тэр уюулдаг. Тэгээд тэр нэг юм манай өхөр бүтээрийн хувьд яг нэг ижил тэгш амьдэрдэг байсан. Тийм бууц мууц дэвсээд ингээ амар ай тухтаа нэг тийм VIP орчин баг амьдэрдэг юм шиг. Тэгж айгу цэвэрхэн тэгээ харуул хамгаалтай бас нохоо мохоотой ингээд айгу тэгж амьдэрдэг байсан аахгүй. Муур зууртаа ингээд юм холуулаа өнөр өтгөн тэгээд тийм бүх юмаа яг л юм байгалийн. Манайхаас мууртай нохоотой тэгэл юм өнөртэй өнөр тийм яг тийм биш. Тэр наадах чи ингээд нэг юм амьдралын ямар малны хувьд ч гэсэндээ юм жаргалтай мал ч гэсэндээ ингээд тэр амьдралаасаа бас ингээд нэг аз жаргалыг мэдрээд нь шүү дээ. Тийм бүр нэг юм кайфтай амьдраад байгаа байхгүй. Би тэр малыг хараад бүр өхрөө хараад ингээд гоё амьдарч байна. Чи бүр тэдэргээ жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Хөрвөж. Гэхдээ яг нэг жилд нэг удаа яг золиос гардаг байсан байхгүй. Тэр чинь ингээд жил болгон ингээд манайхан чинь тийм олон үнэ биш яг нэг юм фермер гэдэг үднээсээ яг юм 7-8-хан юм өхөртэй. Тэгээ тэндээсээ ингээд 7-8 сайлын 4-5 сайлын үнэ чи ингээд туглангуудаа тэндээс чинь 3 одоо им охин тугал гэдэг ч юм уу те нэг нь 90 гарангууд тэрийг одоо нэг хөнгөлөөд тэгэнгүүтээ одоо эдшиндээ явуулдаг гэдэг ч юм уу те яг тэгдэг байсан. Тэгээд хөгшөө сайлын үнэнд бүр яг нас нь яваад хөшөрсөн тохиол бид нар ер нь ингээд явуулдаг. Одоо муулдаг. Тэгэл нохоогоо ч гэсэн миний мэдхийн бол ямарсаа 2 нохоо одоо тижээгээд тэр нь бүр яг 12 жилээр ингээ нас эцэслэг хүртэл нь хамт байсан аахгүй юу. Бүр тийм хэмжээнд баг сүүл рүү баг ярих юм шүү. Үгүй бүр яа ингээд бүр тэр би хоёр нохооны нэрийг би мэдэн зөө. Нэг нь болохоор Аска гэдэг нохоо зөө. Тэр нь хоёр дахь сүүлийнх нь хойлог гэдэг нохооных нь эцэг нь зөө угаасаа. Тэгээд тэр Аска гэдэг нохоо маш ухаантай зөө. Зүгээр тэрний нэг тийм авчаарк нөгөө энэ голден үйлдвэрийн нохоо биш. Зүгээр л нэг энгийн нохоо. Хар зүгээр банхар шиг. Тэгэл тэр нохоогоо манай нөгөө өвөө эмээ хоёр ингээд цагт нь хоол өгдөг. Тэгээ уяан ингээд нэг юм орчин үеийн юм нэг гүдэг амар хол хэмжээндээ хотноосоо жоон хол ингээд гүдэг. Тэгээд ингээд дээр мэрс нь хардаг. Тэгээд идүүртэй. Тэгээ юм баг юм байшин шиг гэр мэртэй заяа. Тэгээ ингээд нэртэй. Тэгээд айгүй ухаантай ингээд орой шүн мөн гарахтаа ингээд ийм хүзүүвчтэй нөгөө нэг юм лээ хүн хазахгүй. Тийм юутай гаргаж маргадаг. Тэгээд ингээд айлын хотны ингээд хөрмхөр ороод ирэх юм бол Аска туу гэх юм бол яг тэгж хэлэх юм бол тэр үхрнүүдийг ингээ хазаж мазахгүйгээр ингээ жоохон хуцаад ингээд өөр хотод бүр ингээ цаашаа зам гаргаад ингээ бүр туугаа явуулчихна. Бүр тийм ухаантай. Би бүр ингээ одоо бодоход ямар амар манай нохоо ухаантай байдаг байсан ингээд тэгээд бүр маш ухаантай тэгж одоо тэрийг тижээж байгаа л одоо тэр хүмүүсийн л тийм хичээнгүү ч юм уу те тэр нэг амтанд хандж байгаа тэр хандлагаар
тэр амьтад үүсдэгж өсдөг юм билээ. Тэгээд их надад бол юу гэж бодогдсон бэ гэхээр тэр бүр амьтанд тижээж байгаа амьтантай ингэж харьцаж байгаа тэр байдлаасаа тэрэндээс бас их юм сурсан болоо гэж боддог байхгүй юу. Тэгээд нэг нар жаргаж байгааг хараад тэгэл нэг үхрнүүдийн ингээл мөөрөлдөөл ч юм уу тугалнууд тоглоол ч юм уу те нохоо ингээл за нохоогоо хооллороо нохоогоо одоо тавиараа гэл те муур хажуугаар ирэхлээл тэгснэ ааруул хатаасаа ааруулаа оруулаад ч юм уу те тэгэл нэг юм шүнэн ингээд малаа харна гэд ийм амбарныхаа дээр ингээ орцсаал ингээ яг ундахтаа ингээ бүр одоо яг дээрээс ингээ унаад ирж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй зун мөн унддаг байсан бох. Тэр бол миний амьдралын бүр амар жаргалтай зөв нар жаргаж байгаа ингээ улаад туяараад ингээ уулны цаагуур ороод ингээ бүр нэг амьдралыг бүр нэг ингээл бүр ингээ жаргаал гэдэг. Би амар олон жил яг тэг жаргаж амьдэрсэн. Тэгээ би одоо ингээ Америкт ирэл ингээ хард ворк энэ төр хийгээл яг ингээ их сургууль мургуул ингээ байхдаа яг тэр амьдралаа бодвол. Гэхдээ би бүр хэтэрхий жаргалтай амьдарчаа гэж боддог аахгүй. Тэгээд би манай өвөө эмээ үнэхээр бас их гоё тийм жаргалтай орчин одоо нэг бидний яриад байгаа нүүдэлчин биш л те гэрт амьдэрдгүү гэхдээ л яг тийм аж ахуйч тийм амьдрал бол бас үнэхээр л одоо амьдралын хэм маяг тий. Тэрнээс бол бас их амьдралын таашаалыг бас тэгж хүн авч болох юм байна гэдгийг би бас хүүхэд байхдаа ойлгосон байдгийн. Nice. Надад ч яг л одоо vegetarian хүмүүсийн идэх махыг өсгдөг газар байна да. Наад махыг ч л идээ. Тэгээ манай нөгөө засаг даргын дүүн хурж иж засаг дарга болон гэрийнхэнтэй хурж иж манай өвөө мэдэрээс хурж иж тараг сүү энэ төр гэрээтэйгээ худалдаж авдаг гэсэн. Тэгээ мах захын ч гэсэн эргэлдэг. Тэгэхээр бас шинэ өрөм дотор ингээл боо моо шигтэл идэх гоё тий. Манай эмээ ижил бүр амар зөв. Манай эмээ биш те юу хийн зөө нөгөө илгэний нугш хийн зөө. Тэгээд шоколад хийж чадан зөө. Молко хийж чадан зөө. Тэгээд бүр тэр за сүүл бүтээгдэхүүнээр зүр хийхгүй юм байхгүй. Зүр хөрөгчийн онгойлгонгоо зүгээр жаргал байгаа юм чи. Зүгээр амар үнэхээр сайн хоол хийдэг. Үнэхээр сайн гэр эзэгтэй байсан тийм хүн байгаа. Бас тэгтээ дээд боловсралтай л доо прокурорс юун тэтгүрт гарсан. Олон жил прокурор хийжсэн тийм. Тэгсэн ирнэ тэгж яг нөхөртөөгөө хамт одоо тэгж манай өвөтэй л гэсэн үг тийм. Яг сүулт бол тэгж амьдэрсэн. Байранд амьдарч байгаа, тэгж амьдарч байгаа. Тэгээд ерөөхдөө насныхаа яг сүүл хэсэгтэр үр хүүхдэн томроод ирснийхэн дараа яг тэгж аж ахуйч байдлаар тэгж амьдэрсэн байлээ. Дараа нэг түүхэн сонссон чи яагаад бас ингэж амьдраад байгаа юм гэсэн чи яг тэгж амьдэр тий. Гэтэ тэр бол бас жаргалын амьдрал байна тий. Гоё л санаг. Ер нь бол хүн ингээд бас амьдралын нэг ямыг таних мэдээд ирэхээр ингээд улам л ингээл материалын юмнаас холдохыг хүсээл те илүү их ингээл нэг байгалийн амтан гэдгээ мэдрээд хийдэг юм шиг байгаа. Би бас тэгж бодоод байгаа шүү дээ. Яг тэнцээ одоо ингээд нэг хүн байгаль хүн хоёрын харилцаа гэдэг юм чинь бас нэг тийм сонин нэг юм нүдэнд харагдахгүй юмар холбогдчиход байгаа байхгүй те. Яг. Тэгэхээр бас би бас ирээдүйд бас нэг за бүр яг ингээд яах наашин. Гэхдээ ер нь бол ингээд нэг байгальтай юм ойрхон амьдрах л ер нь их гоё юм байна гэдгийг айгүй их яг тийм natural байгаа байгальтаар амьдрах нь өөр айгүй гоё гоо. Тэрнээс бол ингээд Америкт бол ингээд зүлэг мүлгээд тэгшлээл мод хурж ир суулгаад яг тэр болно л доо хиймэл. Яалч хөө одоо ингээд харахад Америкийн ингээд гаднах тогтчлт мөгчлт амар гоё харагддаг гэсэн юм ирээд. Тэгэл одоо ингээд яасан чинь манай Монголын байгалыг бодвол монголчин ингээд naturalаараа энтхийх бол ингээд бүгд нь ингээд зүлгэн хүртэл ингээд хиймэл модны хүртэл ингээд нэг л цаана энэ гоё юм аа бас бид нэр гоё хайрлаж хамгаалж улам тордож улам гоё л болох хэрэгтэй тийм тэрнтэйгээ хогн зохицсон гоё амьдрах амьдралын гоё хвшлийг олох хэрэгтэй. Тэгээ одоо бас яг 100% ингэж хотчиж амьдрна гэдэг ч болоо бас сайн ч юм бас мөн ч юм. Хүний яг тэр ахаа. Тийм. Одоо бас байгалийн тэр зүйлд бол нэг тийм сайнаар нөлөөлөхгүй байх л гэж бодож байна. Одоо тэгэл бас дэлхийн хандлага бас нэг яг ингээд байгаа шүү дээ. Industrial хийгээд үйлдвэр ийм байгаад бас яг хэрэг байна уу гэж бас одоо тий. За тэгээд ерөнхийдөө бит хоёр бол бас их олон ямыг хамарж бас их ярих гэж хичээлээ. Тэгээд яг гоо тэр сүүл нөгөө Монгол ингээд дөрвөн улирлын хоолыг ярьдаг. Гэдэг дээр л би баг яриа явсан. Яг тэрнийг ярьсан учир нь болохоор ер нь ингээд бид нэр
одоо сүүл бас яг 100 гээ ярихжсэн 100 бол одоо ингээд цагаан идэ тараг айраг хоормогоо ингээд иддэг байсан гэдэг ч юм уу те. Ер нь бид нар ингээд нэг уламжлалаасаа ингээд харах юм бол бид нар ч гэсэндээ Монгол хэдийгээр одоо ингээд Монголын үндэсний хоолнууд гэхэд тэгэхээр ийм хүнд одоо мах зөнхөлсөн хоолнууд байдаг ч авчиг зуны цагт идэх ч юм уу те. Манай монголчууд бас ингэж хоолныхоо юм хоорондын балансыг бас барьдаг байсан юм шиг харагдаад байгаа байхгүй тий. Тэгэнгუთ одоо жишээлбэл бид нар яг орчин үед одоо хүмүүс тэгж гинүү тий. Одоо ингээл 100 одоо өвлгүү 4 үлрэлгүүл ингээл мах ийм хүнд хоол идээл тий. Цойвон бууз хуушуур гэдэг ч юм уу тий. Тэгээ баян ингэж хооллох бас яг зөв буруугүй гэдэг дээр залуучууд маань бас нэг бодож үзээсэй тий. Ер нь хоолны оо тавган дээр байгаа хоолны нэг юм харьцлын талаар хоёулаас урд нэг ярьж илүү тий. Ер нь нэг 60-аас 70% ногоо зөнхөлсөн plant based одоо whole food гэж яриад байгаа тийм байх хэрэгтэй тий. Тэнгууд одоо юу гэдэг чинь үлдсэн нэг 20% нэгдэг ч юм уу нэг мах баг зэрэг мах тий. Тэгээ одоо нүүрс ус будаа мудаа эдэр нь бас нэг 20% гэдэг ч юм уу 150% ч нөө ямар ч юм ер нь маха баг идээд тий нөгөө идэж болно шүү. Зүү хоолтын гэр гээд нөгөө юм юу байгаа даа штэ пирамид байгаа даа штэ тий. Хүн яг юу хэр хэмжээтэй хамгийн дээдлийн жижиг хэсэг нь одоо 3 цагаан магаан гэдэг ч юм уу тий. Тэгэл хамгийн том суур хэсэг нь одоо нөгөө ногоо хүсний одоо нөгөө веганчүүд vegetarianтай л ер нь төстэй шүү дээ. Гэхдээ тэд нар бол огт хэрэгэлдэг. Гэхдээ яг хүний зөв хэрэглээ бол нөгөө хоол хүнсний гэр гэдэг байдлаар тий ер нь баланслалж л тий. Тэгэх юм бол ер нь бидний байгаль дэлхий болон бидний бие хашивч бидний маал болсон шүү дээ. Ер нь бол бид нар бол нэг амар юм хацтай цаг үед амьдарч байгаа зү тий. Бидний одоо ингээд эргэн тойрон зөндөө мэдээллүүд байна. Бид нар одоо ингээд яг зөв амьдралын хэмнэлийг дагаж амьдрах юм бол биднэрт одоо ингээд одоо тэгэл эрүүл мэндийн салбар ч гэсэн ингээд зөндөө хөгжөөгөөрөө хөгжиж чинь янз бүрийн технологи тий био технологи одоо хөгжиж чинь тий. Тэгэхээр одоо биднэрт бол ингээд зөндөө гоё уртудаа ингээд эрүүл наслах амьдрах зөндөө олон гоё юм экспириенс хийж амьдрах тийм одоо өмнөх үеийн хүмүүс байгаагүй боломж биднэрт бас байгаа байхгүй тий. Тэгэхээр бас аль талаар нь амьдрах болж шүү дээ тий. Тэгэхээр тийм. Тэгэхээр би бас яг уу сонсож байгаа хүмүүс хэрвээ ингээд сонирхох юм бол түрүү нөгөө нэг сард ядаж нэг удаа гэдэг ч юм уу тий. Яг зүгээр ингээд гоё бүр зүгээр YouTube руу ороод vegan одоо delicious food гэж search хийхэд амар гоё ингээ хоолны санаанууд гарч ирдیں۔ Тэгэд зүгээр vegan хоолны газрууд ч гэсэн одоо байгаа. Манай энэ хавьд ч гэсэн зөндөө байдаг. Love and Hot мод гэдэг. Монголд ч гэсэн салбар нь байдаг, энэ ч гэсэн байдаг. Тэр мэр газрууд ингээд бүр яг мах шиг заяа. Тэгээ бүр ингээ гуляш муляш шиг заяа. Тэгээ одоо стейк гэдэг яг ингээд нөгөө сой мой одоо нөгөө тофу мофу янз бүрийн нөгөө шош мош идрээр ингээд орлуулаа хийцэн амар гоё амталцсан. Тэгээ яг 100% цэвэр юм vegan хоолнод байдаг. Хоёул дараа нэг хамтдаа яаж идэж тий. Яг үнэ. Нэр тэгэд үзээсэй тий. Тэгэд үзвэл амар сонирхолтой байхгүй. Тэгээ бүр ингээд хүмүүсийг одоо цагаан хоол идэ гэж уриалахгүй тий. Гэтэ ингээд нэг хоолны хоорондох зөв балансыг олоод эрүүл мэндэд аль нь хэрэгтэй аль нь одоо юу гэдэг. Тэгээ цагаан хоол идэхээр хүн айгу баг ядардаг байхгүй юу ер нь. Тэгээ хүн чинь нөгөө ингээд хүнд хоол идэхээр тэрийг ингээд digest хийх гээд амар их энерги зарцуулт юм байна шүү дээ ер нь. Тэр нөгөө хөнгөн хоол идэх тахаар хүн амар юм хөнгөн юм гоё сэргийг явдаг. Тэгээ яг ингээд сардаа нэг удаа ч юм уу те бүр болох юм бол 7 хоногт нэг удаа амьдралдаа нэг удаа тэгж. Ядаж нэг удаа те at least яг үнэн те. Бас ингээд туршаад үзэх юм бол те цагаан хоолнд ч одоо эслэг махнаас авч чаддгүй эслэгүүд гэдэг ч юм уу те. Эсвэл бол кали, магний, витамин С, витамин E гэх мэтчлэнгээр ийм зөндөө олон шимт хижээлтэй тийм юунуудын одоо зөвхөн plant based хоолноос бас авдгийг шүү те. Тийм тэрийг бол хэлье гэж сүулт нь бодож исэн. Тэгээд ямар ч гэсэн хэлж эхлэе. Яг би бас нэг сүулт нэг юм хэлмээр санагдлаа. Одоо ингээд монголчууд гэх юм чааш хотод байгаа нөө сошиал иргэншилтэй хүмүүс ингээд хөдөө гадаа ингээл гарч байгаа шүү дээ. Байгалийн хамгийн сайхан хэсэг рүү ингээл явъя гээл. Тэгээ явахаараа нэг дээр жоохон бүдүүлэх ч юм уу те нэг машинаараа ингээл голын ирэг рүү зогсоол тэр нэг зүлэг мүлгэн дээр тосмаас нь асгарч байгаа шүү дээ. Тэрийгэ бодож модохгүй те. Ер нь тэгж аялах бол нэг тийм гой зүйл бол биш. Яг
ядраал ирдэг штэ хүн болго мэдэнтэй арх мэрх уугаал тэгснэ юунаас хотын төвөөс авчирсан ундаа мундаа ямарч гэртэл иддэг юмнуудаа хурж иж идэл яг зарим нь бол нэг бодог модго хийж идэл тэгэл нэг юм хог хайсан нэг тиймэрхүү байлаа typical нэг аялал байдаг. Би бол ингэж битээ аялаарэ гэж миний санал болох юу бол ш тэ нэг малчин айл дээр яг зуны 1 сар ч юм уу 1-7 хоног яг зүгээр нэг юм мал дээр гараад тэр машин жишээ орхио зүгээр хотын төвийн нэг юм бургон суугаад нэг заавал ганцаараа биш шүү дээ. Найз залуутайгаа ч юм уу эсвэл найзуудтайгаа ч юм уу ингэж явж очиод хамаатныхаа өндөр очиод тэгээд тэр хотын үнэтэй цайдаа бүх тэр чимэгэл мэмгэллээ ингэж авдранд нь ич хураагаад өөртөө амар тухтаа дээл мэлээ өмсөд өөрийн гэсэн нэг морь зор имэйл мэмэлээ тэгээд нэг малт яваад тэгээд нэг голын усанд очиж усмас аваад тэгээд нэг юм нэг ингэж амьдраад үз. Тэгээ энэ бол хамаагүй гоё зүгээр. Энэ чинь өөрөө яг тэр хөдөө гарсан яг тэр зүйл чинь болно. Утгач. Тэгээ нэг сүү самраад үзчихтэй нэг үрэм загсаагаад тэгээ айраг бүлээд ч юм уу эсвэл нэг одоо яадгийн те нэг айраг эсгээд тэр нэг тугал бариад нэг эсвэл нэг унаг татаад ч юм уу эсвэл нэг юм сүү сайл саагаад гэдэг ингээд нэг дэмбэж мэмбэдээ тэг нэг найр майранд очиод ингэж амьдрах юм бол энэ бол амар гоё зөв. Үнэхэн жинхэнэ тэр байгаль тэр нэг тийм сайхан хэлсэн юмуд чинь ингэж хийж үзчихэв бид найранд л явжсэн юм. Үдэ айраг майраг уугаад дэмбэдэл хожигдол айраг майраг уугаад яг ингэж явах юм бол энэ бол таны тэр аялал бол үнэхээр яг эн чин аялал واخгүй. Яг Америкчууд гадаадууд энийг хүсээд байхад монголчууд нэг юм хөвсгөл далайн ирэг дээр нэг юм амар beautiful нэг кинон дээр гардаг шиг нэг юм тогтоо устаа тэгснэ юм цэмбэр бараг нэг шумуулгүй нэг тийм цэвэрхэн газар дээр очисноо ингээд нэг юм self peace нэ ингээд тэгснэ нэг амар шовооцснаа буцаж муцснаа би нэг хөдөө гадаа гарал тэр чинь хөдөө гадаа биш яг нэг та нарт зориулсан авт замтаа хар замтаа нийлсэн зүгээр нэг амралтын газар ирчээл буцаж байгаа байхгүй би яг хөө тэгж техник мэдээж гоё л доо. Гэтэ яг саний миний ярьдагчлалын ингэх юм бол эн чин хөдөөний нэг хүүхдүүдэд шоглуулаач за тэр нь часаа шүү дээ. Нэг хамтаа тоглож моглоо нэг хөлчөө ингээд байна шүү дээ. Ингээд одоо та нар өвсөн дээр явахад хатгалтаад ингээд заяа нэг 2 хоног яваад 7 хоног явсан чинь хөлчин шир болно. Тэнгүүд ингээд хөлн дээр хатуу ингээд өвсөн дээр гიშгсэн зүгээр ингээд гүүж мүгөө тийм болдог байхгүй хүний хөлчин. Бүр тийм гоё болсон. Тэгээ ингээд нэг гоё ингээд бүр нэг юм өглөө ингээ босоод голын усанд нүүр мүрээ ингээл угаагаал голын усыг цэвэрхэн ингээл авчраал тэгээд өглөөний цэвэрхэн тэр усаараа өглөө саасан тэр сүү сайлаараа сүйдээ цайгаа угаад боорцгоо идээд ингээд аргалын утаа үнэрлээд малчны гэр төрсөн би атар хээр нутгаа үлгийм гэж бодсон заяа. Монгол ороо явсан. Нацаг дорж яг ингэж шүлэг зохиосон байгаа гэдэг. Ингэж асууя. Гүнээр яг үнэхээр nice байх болно. Харин ингмээр байна. Ингмээр байна. Яг сая чамайг ярьсан чи бүр яг өөрийгөө ингээд төсөөлөө яг инглээ. Хэлэг ингээд гараад гүйлээ хүлээг шир боллоо. Гэтэл өрөм сагсарна гэсэн тэр яг загсан гэж яах. Өрөм ингээд сүүгээ ингээд хөөрүүлнэ штэ. Цэвэр сүүг ингээд аргалын ингээд зөөлөн гал дээр ингээ хөөрүүлдэг самарч хөөрүүлээд тэр чинь хөөс болно шүү дээ. Хөөсийг ингээ тогтоочдөг байхгүй. Зөөлөн гал дээр ингээ аргал нь баг ингээ цог болоо. Тэгэнгүүт тэр чинь өрөмчийн ингээ загсаж буюу бүгэлдэж бий болдог байхгүй. Тэгснийхэн дараа өрмөө айжхан өндгөөрөө ингээ хүдэн ингээ тэр чинь хөрч байгаа ш маргааш өглөө ингээ өрмийн ингээ загсан өрмөө хамж авдаг байхгүй. Тэр чинь өрөм загсаана гэж хэлдэг. Энд чинь бас нэг төрлийн арга тогоо нэрн тэгээ арт буслах нь одоо тэр процесс чинь үнэхээр гоё. Бүх юм нь яг байгалийн айгүй гоё процесс донд яваа. Би бүр одоо нэг үзээд гэж. Би бүр яг одоо нэг Монголд очиж байгаа шүү дээ. Үзсэн үү юу? Арт үзсэн. Би өөр одоо дараа зам очиж байгаа шүү дээ. Юу вэ? Зүгээр шууд нэг 2-7 хоног ч юм уу 3-7 хоног ч юм уу яг чиний саяны хэлдэг шиг яг нэг хөдөөний яг нэг айлд ганцаараа очиж байгаа. Ганцаараа. Очиж байгаа. Тэгж жагаад яг тэг гоё амьдралд нь ороод тэг дотор нь ороод бүр хийдэг юмнуудыг хийгээд тэгж алтар царайлаад гоё штэ гоё сайрч майртаад сүүлдээ тэр чин царай сүүлдээ ингээ гоё хөрслөг бор болоод тэр чин нэг тийм нүүрэн дээр чи юм гарахгүй санаа зовлтгүй хиндээ жоохон яарна тэг сүүл рүүгээ гоё болно. Үнэхээр nice. Асуудал. Тэгэл явж байхад бас нэг монгол хүн гэдгээ бас нэг мэдэрнэз. Тийм нэг манай өвгдөөс ингэж амьдарч исэн юм байна гэдгийг ойлгоо штэ. Тийм. Гоё. Nice. За тэгээд дугаараа өндөрлөхгүй бол
энэ удаагийн дугаарыг уламжлалсаар Nara Construction Company event хийгдэж байгаа тийм ээ. Та бүхэн Америкт та бүхэнд барилгын дотоод заслын асуудал гарсан болвол тэр асуудлаа манай подкаст руу холбоо бариад тэгээд Nara Construction Company-тай холбогдож энэ хүү асуудлыг бас шийдэх боломжтой гэдгийг хэлье. Тийм ер нь нэг асуудал ч байх тийм ер нь нэг юм дотоод заслал шийдлийг олох боломжтой шийднэ л дээ. За тэгээд энэхүү дугаарыг сонссон дууслан сонссон залуучуудаа маш их баярлалаа. Underdog сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд бид хоёр бол ер нь подкастераа ингээд мэдлэг түгээхийн албан залуучуудаагаа ингэж гоё урамшуулж encourage хийхийг байнга хүсдэг тийм. Энэ хүү одоо зорилгооч гэсэн ер нь бол биелүүлж байгаа гэдгийг бол байн мэдэрч явдаг. Үнэхээр гоё юм сонсогч нартай юм ниш гэдэг шүү дээ. Ийм цөөхөн юм гоё чанартай хүмүүс сонсдог юм подкаст бас болж байгаа юм болов уу? Тийм гоё бас нэг гой зоригтой тий андердог болох зоригтой тий бид нэр амар урт удаан хугацаанд энэ дэлхий дээр амьдрна. Тэр хугацаанд бид нэр нэг тийм төргөн хугацаанд баяж төргөн хугацаанд нөгөө алдар нэр хүн төргөн хугацаанд сайхан зүйл биш удаан хугацаанд бид нэр чанартай тэгээ тэр хорон мөч бүрээ андердог буюу одоо нэг тийм чанартай байдлаар юм таньж мэдэж хамтаа нөхөрлөж хамтдаа урамтай тий эргэж харахад нөгөө нэг тийм явсан замаа харахад нэг тийм бардам байх тийм андердог амьдралыг бүтээж байгаа залуучууд шүү. Тэгээд та бүхэндээ дахиж урам өгье тий бүгд чи хайртай шүү. Тэгээд ямар ч гэсэн энэ дугаараа энэ үргээд өндөрлөе тий бас цаг 40 минут ярьчихсан байна. За тэгээд өөрийгөө хэлээд өндөрлөе тий. За тэгээд бүгдээрээ хамтдаа Underdog болцгоо залуусаа.